forever. First name greatest, like a sprained ankle, boy, ain't nothing to play with. Started off local, thanks to all the haters. I know G4 pilots on a first name. Hey, what's up guys? За, NBA Loverboy podcast-ийн шинэ дугаар үргэлжлэхэд бэлэн боллоо. За, манай студийг Teamcast podcast өрөөнөөс бол үргэлжилж байгааг бол мэдчихэж байгаа. За, тэгээ манай YouTube суваг те Facebook page-нд лайк дараарай. За, энэ удаагийн зочноор маань Late Night with Miko-гийн хост болох Miko ах маань бол ирсэн байна. За, тэгээ хүмүүс бас NBA тал дээр илүү Boston Celtics багийн фэн гэдгээр нь бол мэдчихэж байгаа. За, бас Монголын NBA-гийн бас тайлбарлагч гээд маш олон цол гоншинтай хүн бол манай өрөөнд ирсэн байна. За, энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. Танаа нэвтрүүлгийн үзэгчдэд энэ видеог хүлээж авч үзэж байгаа цаг мөчийн мэндийг хүргэе. За, тэгээд мэдээж NBA маань бол улирал одоо дуусах төгсөж байна. Плей-ины багууд тодорцсон те. Бүх плей-оффын багууд тодорцсон. Яг нэг байрлал нь яг тодорхойгүй байгаа болохоос ихэнх юмнууд ойлгомжтой болсон. За, тэгээд Lakers мултарчлаа гэх мэт маш олон сэдвүүд бол бидэнд бол байна. За, тэгээ өнөөдөр бол юу ярихаар бэлдсэн бэ гэхээр за, ерөнхийдөө за том багуудыг бол бүгд л ярьж байгаа те. Одоо Miami, Suns те доктортой байгаа. За, тэгээд эднээс гадна бол хоёр бүст бол залуу багууд ер нь бол өсөлт хийгээд ороод ирлээ. За, энэ жил бол те Grizzlies ч юм уу, Cavaliers гэх мэт одоо шин сюрприз амжилттай байлаа шүү дээ. Ер нь хамгаалж ивөө тэр багуудыг. Үгүй, ялангуяа Memphis бол хамгийн том сюрприз байлаа л гэж харж байна. Тэгээд бас үзэхэд ч гэсэн маш гоё сагсан бүгийг тоглож байна. Тэр залуучууд тэгээ би бол яг сагсан бүгийн үзэгчийн хувьд бол Memphis-ийн фэнүүдийн өмнөөс бол айгүйх баяртай байгаа. Тэр бол их гоё байна. Тэгээ плей-оффт илүү бас сайн чанартай өрсөлдөө үзүүлээсэ. Одоо хоёроор гарах нь ойлгомжтой болчихлоо шүү дээ. Тийм, тэгээд нөгөө нэг туршлага гэж нэг юм байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тим ханыг мөргөлгөө бас гоё өрсөлдөө үзүүлж таамгийг эвдээсэ гэдэг бас хүлээлт байна. Ааха. Тий. Lakers мултарсан гэж сая ярьж байна. Ер нь бол Boston Celtics-ийн фэнүүдийн хувьд л энэ хамгийн том баяртай мэдээ. Тий. Тэ нөгөө нэг өвлөрлийн турш ярих юмтай болсон шүү дээ. Тэр чинь нэг манай фэн группийн гişүүдийн донд өөр юм жок яриа байдаг байхгүй. Celtics хожигчлаа тий. Жохон сэтгэлээр унах гэдэг Lakers-ыг хараад хожигдсан байвал тайвширдаг гэж юм уу тий. Тэрэн шиг Celtics-ийн амжилтаас үл хамааран Lakers плей-оффт орохгүй байгаа нь өөрөө бас нэг мөнхийн өрсөлдөгч хоёр багийн фэнүүдийн хувьд л мэдээж би нэгэ одоо хор шарыг малтж идэг, өдөө хатгаж идэг тийм хүмүүсийн хувьд л маш баяртай юм болж байгаа юм л да. Ер нь Lakers-ийн том өөр фэнүүдийн талаар юу ярьж гин үү танай талаас? Одоо Boston-гийн фэнүүд гэр өөрөөсөө Ten ах чинь Boston-гийн фэн шүү дээ. Тийм. Хорон үг хатгалгаа явж гин үү одоо ялтах хэвлээ гэнэ. Тиймэрхүү юм одоохондоо эхлэх байгаа тэгээд яг би өөрөө ч тийх завгүй л байлаа л да сая Lakers-ыг мултарч яхад тэгээд яг эргэн тойронд аягүй олон Lakers фэнд байдаг. За, ер нь дэлхийд дахинд ч гэсэн хамгийн олон хөгжөөнд дэмжигчтэй саксны баг болоо гэж бодож байна. Тэгээ Монгол ч гэсэн яг тэр нь харагдсан шүү дээ бас тий. Яг юм хоёр хамгийн том фэн бейс нэгтцэн л ер нь гадаг шүү дээ. Хамгийн том тоглогч, хамгийн том одоо хот. Тэгэхээр тэр нь дотроо хуваагдаад байгаа. Тий, дотроос хоорондоо юу яадаг вэ тий? Таарж өгдөг үү тий? Тий, Lakers фэнүүд болсон LeBron байлаа гэж тий. Тэгвэл ер нь яг зөвхөн LeBron энэ багаас явсан ч гэсэн Lakers бол өөрөө маш олон фэнтэй баг л да. Тийм. Тэгэхээр бол ер нь бол фэн бейсийн хагаралтай зөрчилдөөн бол гарахаас өөр аргагүй байгаа. За, тэгээд бид нар бол ерөнхийдөө бол плей-оффоос гадуурх багууд гэхээс илүү плей-оффын багуудын талаар ярих гэж утсан. За, тэгээд энэ удаад болохоор за том багуудыг мэдээж өмнө нь ярьсан бол энэ удаад одоо Minnesota Timberwolves энэ жил бол бас одоо хүрэх ёстой амжилтандаа одоо л хүрч эхэлж байна гэж хэлж болох уу тий. Тий, Timberwolves бол жоохон одоо хангалтгүй л явж ил да. Тэгээд одоо нөгөө нэг одоо л дөнгөж ийм амжилттай плей-офф руу ингэж орж ирж байгаа нь өөрөө бас өнгөрсөн үеэрлүүд бол үзэгчдэд фэнүүдэд нь бол нэлээд хүлээлт өндөр байсан баг. Тэгээд тэрэнд нь хүрэхгүй л яваад байсан. Тийм. Тэгээд одоо л илүү ойлголцол нь илүү сайжирж байгаа юм болов. Тэгээд бас яг үнийг хэлэхэд сүүлийн хэдэн өдөр нөгөө нэг дээдлигийн хаалт болоод дуусаад нөгөө багийн янз бүрийн ажилласаа аваад би бас NBA-с тухтаа үзэж амжаагүй л яваад байна. Тэгээд Celtics-ийн тоглолтыг ч үзэж амжаагүй л яваад байгаа. Тэгээд ямар ч хэлсэн сүүлийнхэн тоглолтыг үзэндээ улирлээ зүйлэн тоглолт. Тийм.
одоо юу яаж байгаа? Миннесота өнгөрсөн жил бол бас плей-оффт орох магадaltaй гэж яригдчихсэн. Гол нь тэгээд бэртэл гимтэл байлаа. Одоо Карл Антони Таунс ч гимтчихдэг ч юм уу те. Д'Анжело Раслс ирснээс хойш байнга гимтчихдэг. Фэнтези тоглолтог бол айгүй сайн хүмүүс мэдчихэж байгаа. Тэгээд энэ жил бол харьцангуй бэртэл гайгүй байлаа. Тэгээд Антони Эдвардс гэдэг залуу бол одоо од төвшний тоглогч муу юм гэдгийг бол баталж байна. Яг All Star болоогүй ч гэсэн ер нь бол тим хэмжээнд тоглоод эхэлсэн. Таны хувьд Эдвардсын тоглолтыг ер нь хэр харж байна? Хэр ер нь тэр залуугийн тоглолтоос их таалагддаг. Тэцрэлттэй, бие хүчтэй, тэрийг өөрийнхөө давуу тал болгож тоглолдог тэр тоглолтын арга барил нь таалагддаг. Тэгээ ер нь тэр драфтын ангиас бол бас олон гоё залуучууд гарч ирэх болов гэсэн хүлээлт байгаад байгаа л да. Тий. Ламело Боллын драфт шүү дээ. Миннесота Timberwolves жоохон туршлагал дутх болов гэсэн бас нөгөө нэг юу байна. Таамаг байна. Тэгснээс биш өөрсдийнхөө хувьд бол нэг шат ахлаа. Тэгээ эн чинь өөрөө плей-оффт ороод ирэхэд бол энэ залуучуудад хамгийн том хэрэгтэй. Мэдээж том амжилтыг бол өөрсдөө ч хүлээхгүй байгаа. Тийм. Плей-оффт ороод тийг зарна гэдэг чинь бол амар том амжилт. Тийм. Тэгээд эндээсээ өөрсдөндөө дараагийнхаа улирал ирээдүйн карьертай хэрэгтэй олон зүйлийг олж авч чадах болов гэж бодож байна. Тэгээд туршлага гэдэг дээр нь миний зүгээс хэлэхэд болохоор одоо нэг Патрик Бэверлиг аваад ирсэн. Энэ нь болохоор энэ үлрэлт бол одоо хамгаалтан дээр нь ч юм уу те. Дээрээс нь багийн дуу хоолой болж чаддаг тал дээр бол айгүй том ахиж болсон юм болоо гэж бодсон. Яг го Бэверлиг чинь нэг хүмүүс айгүй хейттэй тоглогчтой те. Одоо нохоо гэдэг юм зуудаг нохоо тэгэл хүмүүсийг гимтээдэг ч юм. Гол нь ийм тоглогч Миннесотад хурж ирснээрээ айгүй гоё зөгцчлоо л гэж бол хараад байна. Яг зөв. Тэгээд эн чинь нэг дарийн утаа үнэрлсэн хүн чинь өөрөө талбай дээр ч тэр талбайн гадуурч тэр одоо хувцсайлах өрөөний уур амьсгал гэж ярьдэн шүү дээ. Иймэрхүү зүйлүүдээр залуучууд бол маш том түшиг болж байгаа. Одоо ар нь болж чадж байгаа болов гэсэн бас таамаг байна. Тэгээ плей-оффт бол мэдээж Патрик Бэверлигийн эсрэг кинч тоглохыг хүсэхгүй шүү дээ. Тий. Одоо жишээлбэл Миннесота бол одоо 7 дээр явж байгаа байхгүй. Тэгээд 8 дээр байгаа Clippers-тэйгээ тоглож таарахаар болсон. Тэгэд Clippers-тэй тоглоод тэнгүүд 1-2 дээр чинь болохоор одоо Suns Memphis байгаа шүү дээ. Тэнгүүд одоо хүссэн үсээгөө Chris Paul юм уу Jam Morant-тэй Beverly тоглохоор болж байна. Тэгэхээр бол нэлээд л гоё өрсөлдөөн гаргах болов л гэж бодож байна. Яг тийм мэдээж цувралт хожино гэдэг бол хэцүү. Харин өрсөлдөх сайн баг бол байж чадах болов л гэж бодож байна да. Тэгэлгүй ах уу. Тэгтээ бас одоо чинь play-in тоглоно шүү дээ. Тийм. Тэгээ тэрийг эхлээд авах хэрэгтэй. Тийм. Сая би буруу хараагүй бол Clippers-тэй таарахаар байна. Тийм магадлал нь те. Тэгэхээр Clippers-ийг бас дутуунж болохгүй. Тэгээ саяхан Paul George ирсэн. Тэгээ одууд нь эхнээсээ ирээд эхэлж байна. За Kawhi бас жоох эргэлзээтэй байгаад байгаа шүү дээ. Тэгтээ нөхөр чинь нэг юм сюрприз барих магадлал өндөртэй хүн шүү дээ. Тийм. Kawhi дээр нэрээ мэдээ гарсан байлаа. Яг саяхан би фэнтези дээрээс харж ирсэн. Яг 3 эсрэг 3 бэлтгэлт бол ер нь орж эхлэх гээд хүлээж байгаа гэсэн. Зүгээр бол нэг шийдэлт мэдлэлт хийгээл те. Нэг эсрэг нэг тоглоо явж байгаа юм шиг л. Гэтэ энэ үлрэлт бараг эргэж ирэхгүй байна. Тийм бах. Тэгтээ яг баг нь бас аль хүртэл явах нь уу те. Тэгээд Paul George эргэж ирээд бас нэг мэдгэл гэж болох үс ганц хоёр хожлуудаас аваад байгаа харагдсан. Тэгэхээр Timberwolves бол плей-оффоос өмнө плей-индээ санаа зовж байгаа. Тийм. Гол нь тэгээ плей-ин дээр ч нөгөө нэг 7-8-аас хожигдцснууд нь дахиад 9-10-аа хоцсонтэй тоглох болохоор нэлээ урт тоглолтууд бас боломж бас байгаа. Гэхдээ хэрвээ хожигдчих юм бол айгу ядралт аавн те. Плей-офф руугаа хэцүү орж ирнэ гэсэн үг. Тийм. 2 тоглолцсон баг чинь нөгөө багнууд нь эсрэгээрээ 7 хоног баг амжиж байгаа байхгүй плей-ины тоглолт гээд. Тэгэд энэ жилийн бас нэг үзүүштэй байсан юм нь юу гэхээр Карл Антони Таунс одоо лигт элит төвүүдийн нэг юм гэдгийг бас баталж эхэлж байгаа юм болов. Уул нь мань хүн чинь ингээл одоо имбиттэйгээ те Йокичтэйгээ ингээл цуг баг драфтын дараа жил баха. Тэгэд орж ирсэн уур чадвартай гээд харамсалтай нөгөө гимтээд тэгээд жижиг хот болохоор яригддгүй байсан. Энэ жилээс харьцангуй нөгөө recognize хийж байгаа юм болов гэж бодож байна. Зөв. Таны хувьд катын тоглолтод ер нь хэр дуртай одоо лигийн хамгийн том биш лигийн хамгийн сайн шидэгч гэдэг цолыг автаад төв гэдэг байгаа шүү дээ. Тийм. Тэгээд өөрөөс тэр үгэндээ бас баталгаа болох үс зүйлийг All-Star-аар үзүүлээд амжсан шүү дээ. Карл Антони Таунс бол би бас үзэх дуртай. Дээр нь Антони Эдвардстай энэ баг өөр айгуу гоё болчих жоохгүй. Хоёр хүчрэхэг хоёр том залуутай болсон тийм. Саяны нөгөө нэг ковид гэдэг нэг жоохон гэр бүлийн асуудлууд нь нэглээд хүнд сэтгэл санаа тэрийг давж гарч ирэх жоохон хүнд байсан болов. Одоо л харин харьцангуй асуудлууд нь багасаад илүү сагсан бүтэйлүүд төвлөрч чадхаар болсон харагдаж байгаа. Тэгээд
Карл Антони Таунс бол шидэж чаддаг гэдгийг нь өөртөө үүсгэж гаргаж ирдэг айгу том давуу тал байдаг. Тэгээ зөвхөн самбар доор тоглодог тоглогч биш те. Түүнийг самбарын 3 шугамны гадна ч гэсэн хамгаалтанда одоо анхаарлаа сулруулж болохгүй гэдгийг л одоо мессежүүд те шидэж байна гэдэг. Мань үчи заримдаа бүр зоноос ингэж шидэж байгаа шүү дээ. Тэгээ нэг өндөр маш хурдан шидэлттэй Таунсын хувьд те. Тэгээ шидэлтийн техник гоётой. Тэнгүүд Таунс 3 дээр байхад Антони Эдвардс хүснээрээ орох боломжтой. Тэр чинь хамгаалагчаа том хамгаалагчаа татаад гарч шүү дээ. Тэнгүүд бас давхар тэр багт өөр нэг аюултай сайн одоо клатч скорер гэдэг Д'Анжелораас л гэдэг. Тэглэх واخ. Тэгэхээр энэ баг бол яг довтлогоон дээр 3 хүн яг гоё зөгцөөд байгааг харагдсан. Хамгаалтан дээр болохоор нөгөө Beverly Vanderbilt одоо өөр хин бэдэн те. McDaniels гэх нөхдүүд нь бол ингээд ийм зүтгэдэг hustle play сайтай тоглож бүрдүүлсэн гэж. Тэгэхээр чиний таамаг бол хэр удаан үргэлжлэнэ гэж бодож байна одоо Миннесотагийн уйлрал. Би бол яг хуу плей-ин дээр бол 7 юм баг 7-оор гарчих болов ганц Пол Жоржтой Клиперсийг яг ийм 3 юм сайн одоо яг улирлын төгш формтойсэн баг бол хожиж байх. Харин 2 дугаар шатанд Мемфистэй таарвал баг 7 тоглолт гарч магадгүй. Эхний шатандаа юу? Тий. 1-р шатанд тий. Феникстэй бол найраагүй шүү дээ. Тий. Феникстэй бол найраагүй. Санс бол нэлээд бас бэлтгэл сайтай одоо нөгөө нэг алдаагаа давтахгүй гэсэн нэлээд л бас ууртал уйлрал харагдаад байна шүү дээ. Тий. Одоо сая чинь гэхэд Феникс бол одоо Албар Лекерсийг мутлах тоглолтын дээр нь бүх одоодаа тоглолцуулж байна. Өмнөх өдрүүд нь нөгөө химинэ амраачж байгаа байхгүй Бүкер, Пол Эйтэн гэдэг. Тэнгүүд Албар Лекерс дээр хожиж байгаа. Дараа нь тэнгүүд Албар Жаацтайгаа бас бүх одоодаа тоглуулж яаж байгаа байхгүй. Нөгөө плей-оффын багуудтайгаа тоглоод зүгээр тандар мандартай бол зүгээр бас илгээний идэх тоглолт байлээ. Тэр чинь бас нэг мессеж өгöd нь шүү дээ. Тий. Одоо лигийн угаасаа тэргүүлэх нь ойлгомжтой болсон. Саяхан бас рекордо шинчилсэн. 62 ажилтайсан 64 болгочлаа сая. Гэх мэтчлэн Санс бол тэгэхээр тасархаа. Таны хувьд Миннесотагийн плей-оффын амжилт хэр хол явах бол? Тий. Эхний шатанда Мемфисийг дийлэх бахал гэж бодож байна. Тий. Тэгээ айгу гоё цуврал гарна тий. Дэж үзэн штэ. Чинь яг нөгөө гид 90 дээр явж байгаа залуучууд тий. Энэ бол хурдан темп үзэн штэ. Тий. Довтлогоо суурилсан түлхүү тийм гоё уран гоё тоглолтуудтай л цуврал болох болоо гэж бодож байна. Тэгээд би бол хэрвээ нааг сонгох гэвэл Мемфисийг сонгох байх. Плей-инээ давж гарч ирснийхэн дараа штэ тий. Тий. Тухайн цуврал бас болохоор болчих юм бол Санс дээр бол угаасаа тэгээд ойлгомжтой байгаа. За Миннесотагийн хувьд бол ийм байгаа. Нөгөө талд бас өөр нэг баг буцаад айгүй сайн формтой болчлоо гэж харагдаад байгаа нь бол Торонто Raptors байна. Зүүн бүсэд. Бид нэр Торонтог яасан бэ гэхээр одоо яг авраг авсан тий. Kawhi Leonard авраг авч гисэн. За дараа жилд нь Bubble ч гэсэн айгүй сайн явсан шүү дээ. Бостонтой бүр 7 тоглолт хүртэл. Тэр Anunoby нэг шидэж тэнцүүлж мэдүүлээ тий. Тийм. Тэгээд ер нь бол нэг контендер юм шиг баг байж байгаа. Өнгөрсөн жил айгүй муу болцохоор нь хүмүүс ер нь бол нэлээд мартсан л та. Өнгөрсөн жил плей-офф тооч орж чадаагүй. Дээрээс нь гэртээ их тоглолтуудаа ерөөсө тоглож чадаагүй юунд байгаа гэсэн шүү дээ. Тэгэд энэ жилийн үед Торонтогийн тоглолтуудыг хэр үзв харшуу. Торонтогийн тоглолтыг тийм ч их үзэж чадаагүй. Би яг нэг голчлон Celtics-ийн тоглолтыг үздэг болохоор Celtics-тэй таарж сүүл нэг цаг сунгаж хоцсон тоглолтыг нь бол үзсэн. Тэрэн дээр бол яг Celtics-ийн тоглогч дутуу байсан. Raptors бол яг одоо нөгөө Лауриг явуулсан. Тэгээд нөгөө үлдсэн хідэн залуучуудыг л одоохондоо хараад байна л да тий. Тэднэрт дахиад илүү сайн амжилт гаргахыг гэвэл дахиад нэг том одууд руу дайралт хийх шаардлага байгаа гэж бол санагддаг. Тэгснээс яг энэ нэрчээр ингээд яваадах юм бол нэг юм жижиг үүргийн тоглогчдын л тий хүчээрээ яваад байгаа байхгүй. Одоо л ер нь бол Van-Fleet Siakam гэдэг шинэн дээр яваад байгаа. Хоёрхан тоглогчийн нэг нуруунд дээр явж штэ энэ баг нь. Тэгэхээр энд бол амжилт хүлээх ямарч боломжгүй. Гэхдээ тэд одоо улиралд бол үнэхээр сайн өөрсдийгөө харууллаа. Бидэнд ямар потенциал байгаа вэ гэдгийг харууллаа. Тэгэхээр магадгүй зүгээр яг багийн удирдлагууд менежерүүд нь бол энэ залуучууд дээр итгээд багаа босгоод дахиад нэгээс 2 хэмжээний All-Star хэмжээний тоглогчийг авчирч чадвал яагаад одоо энэ бүсийн аврагын төлөө гарч ирэх хэмжээний баг болохгүй гэж тийм. Тэр тоглогчоо олцсон гэж би бол бодоод байгаа шнэ. Нэг одоо Scotty Barnes гэдэг энэ жилийн rookie. Нөхөр бол бас ийм айгу уурт те Kevin Durant шиг баг үнэтэй. Durant-аас яг жоохон намхалах. Тэгээ бөмбөг залдаг, PF дээр тоглолцдог, холбогч дээр тоглолцдог. Найзыг бол хөгжүүлээд ер нь бол явуулж магадгүй гэж би бодлоо. Наачин тэгтээ бас хугацаа орох асуудал байхгүй тий. Хэрвээ зүгээр яг
богино хугацаанд дайралт хийх гэх юм бол бид нар дахиад зайлшгүй том солилцоо хийх гарна. Тоглогчдыг хөгжүүлж гаргаж ирэх бол мэдээж багийн бас хамгийн гол багуудын хамгийн гол тактикийн асуудал байдаг болоо. Гэхдээ энэ нь өөрөө урт хугацаанд л үр дүн гарч ирдэг. Тийм. Тэгэд Siakam, Van Fleet хоёр мэдээж бол хамгийн одоо лидерүүд нь байгаа шүү дээ, тий. Энэ жил Van Fleet All Star ч боллоо. Siakam буцаад карьерээ ч гэсэн сэргээчлээ. Өнгөрсөн жил унтсан байсан. Энэ хоёрыг солиод нэгийг нь явуулаад өөр од тоглогч руу дайр гэвэл алийг нь явуулах вэ? Таны хувьд. Siakam-ыг үлдэх болов гэж бодож байна. Арай илүү ирээдүйтэй нь. Тий. Тэгээд бас нөгөө нэг багт байгаа үр нөлөө ч гэсэн Siakam арай илүү болоо. Тэгэхээр магадгүй бол яг Raptors багийн удирдлагууд хэрвээ сонголтоо хийхээр бол Siakam-ыг үлдээх баг. Тий. Тэгээд Van Fleet бол тэгээ бас нөгөө нэг хамгийн том сул тал нь биеийн хэмжээ шүү дээ, тий. Тэгэхээр жижиг биетэй тоглогч чинь өөрсдөө ингээд маш их дайчлахгүй бол үн цэн айгүй эрсдэлтэй байдаг, тий. Үн тэр цалин хөлснө. Дээрээс нь нөгөө нэг өөрөө хамгаалтанд айгүй их явдаг. Сая бол нэг нурууны гэмтэл авцсан байгаа. Тэгээд бол стат нь жоохон буурсан бэлээ. Тэгэхээр би бол Siakam-д илүү найдах болов гэж бодож байна. Тэгээ саяны rookie шүү дээ, тий. Scottie Barnes. Тэгээ одоо энэ жил Raptors ч одоо хэдээр гарч ирж байгаа лээ. Raptors одоо бас ихний 5 байна уу 6 дээр. 6 дээр явж сарагдаж тий. Тэгэд өрсөлдөгчөө ер нь бол өөрсдөө бараг сонгох юм блэ. Бараг Boston-тай ч таарж магадгүй нөхцөлтэй байгаа. Яа, Celtics одоо багууд Celtics-эл бол жоохон имиж байгаа. Би бол тэгж бодож байна. Яг ялангуяа сүүлийн 2-3 сарын энэ учир болсон Celtics-ээс бол. Тэгэхээр тийм амархан нэг амлаад аваад авахгүй болов гэж бодоод байна. Тэгээ яг сая сүүлд нөгөө нэг бас нэг тоглогчтой амрах зорилгоор яваад ер нь байрлалд Celtics бол 3-аар гарах нь баталгаатай болчих шиг боллоо. Нэгээр бол Miami баталгаатай байгаа. 2 дээр бараг Bucks байсан. Тий, Bucks байгаа. Bucks сүүлд Celtics-ийг хожоод энэ бол баг тогтчих жоохгүй тий. Тэгэхээр Bucks дээр амраацсан шүү дээ. Bucks дээр тий амраасан. Тэгээд амраас Tatum л тоглоагүй л дээ. Тэгээ Robert Williams гэмтэлтэй байгаа. Тийм тэр өстө хайр юм болсон. Тий. Тэгвэл яг 2 дугаар шатнаас эргэж ирэх боломжтой гэсэн мэдээлэл яваад байгаа. Яг хагалгаа нь айгүй амжилттай гэмтэл нь яг тэр хагалгаагаа амжилттай давсан. Тэгээ энэ хөнгөн зэргийн байх боломжтой байна. Тэгээд нэг 4-7 хоногийн хугацаа шаардлагатай гэсэн тийм. Сая бол баг 2-7 хоног явчихж байгаа байхгүй тийм. Тэгэхээр одоо плей-офф эхэлтэл дахиад нэг 7 хоног. За тэгээ эхний шат явж байхад нэг 7 хоног гэж үзэхээр 2 дугаар шатнаас баг эхний шатны сүүлээс ч юм уу тийм урт цуврал үргэлжлүүл эхний шатны сүүлээс ирэх бас боломжтой харагдаж байгаа. Гэтэ ирж ижил Celtics амжилт яригдана. Тий. Тэгэд 3 дээр Celtics, 4 дээр Philly байсан. Тэнгүүд Торонто Bulls хоёр чинь ер нь л амжилт ойрхон яваад байгаа байхгүй. Тэгээд тэр хоёр баг Торонто баг 5-аар гараад Sixers-тэйг үзье гэж бол бодох байх. Тэгээд Raptors дээр миний яг нэг ажилласан юм нь болохоор одоо энэ баг юу байгаад байна. Айгу positionless тоглоод байна. 5 өндөр үн гаргачаал. Яг Van Fleet-ийг сэлгдэг холбогч аахгүй яг сэлгэнд нь rotation-ыг харгаар. Тэгээд Gary Trent чинь бол одоо айгу сайн шийдэгчтэй тийм. Gary Trent-ийг бас сэлгэхээр бас хойноос нь өндөр төвөг гаргаад ирчихсэн. Энэ баг Nick Nurse ерөөс нэг юм өндөр хүмүүсээр л тоглоод байна. Pascal Siakam-ыг заримдаа бүр холбогчийн байрал дээр гаргадаг ч юм уу те. Тэгэд хамгаалт сайтай OJ Anunoby, Scottie Barnes, Siakam, за тэгээ Chris Boucher гэх мэт маш юм хурдтай тийм. Урт. Тэгээ залттай шийдэлттэй юм эвгүй баг байгаа байхгүй. Sixers-ийг хамгийн гол нь хожицсан болохоор дээр нэг хожицсан. Тэгээд Doc Rivers гэсэн чинь энэ багт чинь нөгөө нэг хамгийн урт өндрүүдийг авчраа суулгацсан юм ба шүү дээ. Тэгэхээр би бол Sixers-тэй илүү таарах бодох болоо гэж байна. Boston-гоос илүү. Тэгээ тоглолтод таарна гэж үзэх байх л та. Тий. Тэгээ би бол Celtics-ээс зугтах болов гэж бодож байна. Тэгээд Celtics баг бүүстэй таарах магадлал өндөр байгаа ихтэй шатнд. Celtics өөрсдөө ч бүүстэй тааръя гэж бодож. Тэр нь өөрсөнд нь бас амарч байж магадгүй тий. Тэгэхээр Raptors-ийн хувьд бол гэтээ яг хуу энэ жил ингээд буцаа гараад ирсэн айгу гоё байгаа байхгүй өнгөрсөн жил. Тэгэхгүй бол Торонто хүмүүс баг үнэлэхгүй те драфт сонгодог. Тэгээд Siakam ч яаж яах нөгөө нэг гэрээ хийснийхаа дараа айгу муу тоглоод ирсэн. Тэгээд тэрнийхээ одоо яг өөрийгөө баталж जैन. Тэгээ үн цэндээ би бол байгаа шүү гэдгийг харуулж байна. Тэгээ энэ бол яг хувь хүнийх нь үүднээс бол энэ сайн хэргэлдэ. Ер нь бол Julius Randle-аас сайн тоглож байгаа шүү дээ. Яг манай энэ нэвтрүүлэг дээр Randle-ыг орж ирэх бол 70 нэг жоох
дийслээд байгаа л та. Дээр баясаах бас. Райнтлаас бол сайн тоглож байгаа гэх юм дээс. Мултарчлаа да хөргөд тэгээд Нью-Йорк. Нью-Йоркийн талаар бас өмнөх дугаар дээр ярьсан. Тэгээд Аа. ер нь нүүдэл буруу хийсэн гэх мэт юмнууд явсан байгаа. Аа. Уг нь удирлыг айгуу гоё ихлүүлсэн шүү. Тийм. Дерек Роузын бас гэмтэл нэлээд нөлөөлчихвөл гэж бол харсан. Аа. Тийм. За тэгээд яриагаа бол ер нь бол танаа багийн талаар илүү түлхүү ярих юм бол за яг он гарснаас хойш бол хамгаалтын рейтингээрээ лигийг бүр нэгт ингэж байнга яваад шүү дээ. Тасархаад эргүүлж гисэн шүү дээ. Тэгээ нөө эсрэг багаас авж байгаа онооны зөрүү гэдэг ч юм уу те. Тэгээ одоо шилдэг хамгаалан тоглогч гэдэг шагналд өрсөлдөж байгаа эхний 6 нэр дотор 3 Селтиксийн тамирчин байна. Тийм, Роберт Уильямс, Смарт, Хорфорд болов. Тийм. Тэгээд энэ өөрөө яг хамгийн гол зэвсэг нь одоо л ингээл гарч ирлээ л гэж харагдаж байна л да. Он гараад 1 сарын 10-нд Селтикс 24-26 гэдэг амжилтаар лиг бүстэй 11-т явж ирсэн. Тийм, плей-оффын байрнаас бүр хойгор шүү дээ. Бүр хойно плей-инээс ч хойно явж ирсэн. Тэгээд тэрнээсээ хойш 28 тоглолтод 24 хоцсон. Үзүүлэлтийг үзүүлсэн. Сая хэд хоногийн өмнө гэхэд тэр нь өөрөө яг White-ыг авсан. Дээр нь Шрүүдрийг явуулсан. Аа. За тэгээд Тайсыг буцаагаад авсан. Жошиг явуулсан. Тийм. Энэ нүүдлүүд нь өөрөө маш зүг боллоо гэж зөв фэний зүгээс л харж байгаа. Шрүүдрийг явуулдаг нь өөрөө нөгөө нэг бөмбөг удах тий. Довтлооны цагтаа баг ингээд тулгаж одоо довтлоонуудаа явуулах гэдэг чинь иймэрхүү асуудлуудыг хамтд нь явуулж чадсан. Тэгээд илүү нөгөө нэг бөмбөгийн эрх мэдлийг хоёр гол залуу тоглогчтой одоо өсч яваа одуудаа илүү тэр эрх мэдлийг нөгсөн. За энэ нь бол довтлоон дээр асуудал болж ирсэн. Дээр нь White бол бас довтлооны санаачлаг эхлүүлэх бас потенциал өндөртэй тоглогч хамгаалт сайтай. Тийм, ер нь бол Маркус Смарттай айгу тоглолт төстэй шүү дээ. Смарттай төстэй, Смартыг бодвол бас арай илүү уян хатан тоглолттой тийм залуу байгаа. Тэгээд дээр нь хамгаалт маш сайтай. Энэ нь өөрөө Селтиксийн хамгаалтын үр нөлөөг нь улам чанаржуулж байгаа байхгүй тийм. Тэгээд дээр нь бөмбөг өөр дээр удаахгүй. За тэгээд ерөөсөө хамгийн гол зүйл хамгаалтаас эхлэх юм байна гэдэг зүйлийг л харуулдаг байгаа л да. Тэгээд сүүлийн 2-3 сард бол яг Celtics багийнхаа амжилт нь бол үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Тэгээ баг сайн гүрийсэн бол баг бүсээ тэргүүлэгч боломж бас байлаа шүү дээ. Яг хоо сүүлдээ одоо нэг хитрхи плей-оффто анхаарад нэг хитрхи их ачаал өгөхгүйгээр одоодыгаа ээлжлээд амраад гисэн. Тэгээ Роберт Уильямс бас үнэхээр өөрийгөө харуулж чадж байна. Тэгээ магадгүй би бол энэ жил шилдэг хамгаалан тоглогчийг Celtics-ээс авчих واخ гэж бодож байгаа. Тэр нь баг Smart байж таарах болов. За тэгвэл бас Роберт Уильямс бол энэ багийн хамгаалтын хамгийн том ноён нур байгаа. Самбар доороо хамгийн сайн хамгаалж байгаа. Самбраас гадна нөгөө нэг яг тал руу маш хурдан шилжилттэй. Тэгээд заримдаа Хорфорд манаад байгаа харагддаг. Урт хүн чинь хаанаас ч үсэрсэн. Тэгээд нөгөө нэг өнгөрсөн жил Бруклинтэй эхний шатанд таарсан шүү дээ. Тэгэхэд 9 блок хийлээ. Тий, 9 блок хийгээд рекордтой тэнцсэн шүү дээ. Тэгээд плей-оффын. Тэгээ энэ бол энэ залуу өөрийнхөө яг хаана би байх ёстой вэ? Ямар байрал дээр би илүү үнцэнтэй вэ гэдгийг харуулж байгаа. Тэгээд нөгөө нэг хоёлаа сая нөгөө орж ирсэн шинэ тоглогчтой бойжуулах гэдэг дээр бол яг Celtics Роберт Уильямс дээр бол маш сайн ажиллаж байгаа. Тийм. Тэгээд баг 2 жилийн өмнө бол нэх гаргадаггүй байсан шүү дээ. Роберт Уильямсыг яг өнгөрсөн жилээс л сэлгэнээс төв болгож гаргав. Тий, одоо Тайс Хорфорд хоёрын ард байсан шүү дээ. Дараагийн сонголтонд байсан бол одоо бол гарааны төвийн тоглогч болчихлоо. Тэгээд хин чин Brad Stevens чин багийн ерхий менежер хийж байгаа. Brad Stevens өөрийнхөө удирдлага дор тоглож исэн бүрэлдэхүүнийг буцаагаад баг цуглуулчлаа гэж хэлж болно. Тэгээд энэ нь өөрөө маш том давуу тал үүсгэж байна. За надад зүгээр нэг ингэж санагдаад байна. Зарим нэг тоглогчдыг тоглуулж чаддаг баг систем дасгалжуулагч гэж байгаад байна. Энэ Celtics дээр Horford дээр маш их харагддаг. Маш том харагддаг. Horford өөр багт очихоор тоглож чаддгүй. Тоглолтгүй минутч байхгүй болчдөг. Заримдаа бүр сэлгээний тоглож болцсон явж байгаа гэсэн. Celtics ирэхээр бүр нөгөө нэг ид үедээ Атлантад байсан Horford болчдөг. Энийг энэ систем тоглуулад байгаа байхгүй тий. Тэгээд 3-аас шидэж гин бөмбөг Horford дээр ирж гин шидүүлж гин тэрийгээ өөрөө хийж чадж гин. Дээрээс нь энэ жил бүр 4 дээр тоглоод байгаа шүү дээ. 5 дээр тоглолдог байсан. 4 дээр тоглолч бодол бүр ингээд давуу тал нь айгүй их болчиход байгаа байхгүй. Тэгээ гарч ирээ шидэж гин. Тэгээд энэ нөр бас айгүй том давуу талтай байгаа. Тэгэхээр Celtics бол Horford-ыг тоглуулж чаддсан юм байна. Нэг Warriors-ийн ер нь бол Greener хүл өөрөө яваад байгаа байхгүй тий. Амар чухал. Тэгээд өөрөө ч тэр үүргээ мэддэг. Тим зүйл бол их ажиглагддаг. Тэгээд Celtics бол маш сайн нүүдэл хийж чадж байна.
Би нөгөө нэг Шрёдрийг явуулсан дээр шууд нөгөө нэг Причард гэдэг залуудаа боломж олгоод эхэлсэн чинь. Айгу гоё болгоод. Сэлгээний холбогчоор. Тий. Нөхөр бол яг Шрёдрийг явсны дараа яг сэлгээний яг 2 дахь минут холбогчоос минут нэгсээд амар үр дүнтэй байлээ шүү. Сайн шиддэм билээ. Тий. Би өмнөх айгу сайн шиддэг шүү дээ. Тоглолтыг анзаарч харддаг байсан чинь маш сайн шидэлтэй. Дээрээс нь хий багтай. Зарим үед смартаас илүү шийдвэр гаргадаг байгаа юм шиг харагдсан. Тэгээ жоохон амхан л болохоос биш. Ер нь бол айгу ухаалаг талбайг мэдрэх, тэгээ бүтэн талбайгаа харах, тоглогчтой харах те. Ийм давуу талууд нь бол байдаг. Тэгээ Preacher-т бол одоо чи юу багтаага 3 дахь хөлрөлтөд явж штэ. Тийм 3 удаж байгаа. Тийм. Тэгэхээр нөхөр бол одоо энэ багийн системээ ойлгоцсон. Тоглолтын товтлогооны хөлбөрөөдөө мэдж байгаа. Тэгэхээр сүүлд бол айгу өндөр хөвтэй шидэд байгаа ш бас 3-аас. Тэгээ өөрийнхөө олж байгаа минутыг ашиглаж чадж байгаа. Тэгээ плей-офф дээр л энэ тоглолтоо үргэлжлүүлээсэ. Тийм яг Celtics-ийн яг дутагдaltaй тал нь гэх юм бол одоо нэг сэлгээний оноо авалтлаа шүү дээ. Яг довтлогоон дээр ингээд нөгөө хоёр ингээд нүдэлээд тий. Сэлгээний оноо авалт хэцүү санагдав. Одоо тэгэхээр сэлгээний оноо авалтан дээр за Peyton Pritchard орж ирнэ. Хин White бас тэр Derek White тий. Тэр жоохон ч гэсэн тэр дутуу хэсгийг нөхч орж ирж байгаа. Тэгээд яг нөгөө нэг тоглолтыг бас хараад хахаар Brown Tatum хоёрыг зэрэг талбай дээр өнгөрүүлэх минутыг нь бас багасгаад байгаа нь зөв сонголт болж байгаа болов уу гэж бодоод байгаа. Тэгэхээр нөгөө би бинтийг бөмбөг булаацлахгүй тий. Тэгээд дээр нь Brown надад их таалагддаг юм юу гэхээр амбица дардаг. Айгу ухаалаг залуу л да. Тэгээд одоо Tatum-тэй заавал тэр өрсөлдөөд булаацалтаад ах шаардлагагүй гэж үздэг өөрийгөө хамгаалтанд илүү төлхөө анхаарч тоглодог. Гэхдээ оноо авалтан дээр ч гэсэн үнэхээр сайн байна. Сүүлийн одоо нөгөө нэг энэ яг адилхан яваад тэнцүү яваад байгаа байхгүй оноо. Тий. Сүүлийн фэнтези дэдэг. Tatum ганцаараа ингээд тодорч харагдаад байгаа одоо Player of the Week те Player of the Month болоод байгаа чинь санал асуулгад хүртэл яваа. Тий. Гисэн Brown бол хажууд нь яг зэрэгцэл яваад байгаа. Тэгэхээр энэ бол бас том давуу талтай. Тэгээд хоорондоо нөгөө амбиц булаацалтахгүй байх нь өөрөө айгүй том давуу тал. Тий. Яг тэгмүүд Brown амбицад арцсан үед нь Tatum яг гоцгоорч таарлаа тий. Тэгвэл үлрэлийг амар муу эхлүүлсэн Tatum бүр 20-с 3 морвч юм тий. Тэгээ дээрэс нь нэг шидэлт нь болохгүй. Тэгээ шидэлт нь болохгүй байхад айгүй их шидэх дуртай болсон байсан. Одоо бол бүр яг ингээ формондоо ороод 30 доног мангар efficient байдлаар авдаг юм уу тий. Дээрэс нь хамгаалтан дээр Tatum-ийн үр нөлөө одоо лигийг юугаараа тэргүүлж илээ шүү дээ. Win shares гэдэг стартаас тэргүүлж исэн. Тэр Tatum тоглолтоо нэг шат ахиулж чадсан тий. Ер нь бол ирэх жилээс MVP авчих واخ гэж бодож байна. Ер нь MVP бол цаг хугацаанд л асуудал байгаа. Tatum-ийн үед. Тий. Ирэх жил улирлаа бас яг нөгөө нэг энэ жилийнх шиг муу эхлүүлж болохгүй. Тэгэх юм бол асуудал. Тий. Эхнээсээ л яг жигд байж чадвал Tatum бол MVP-г өрсөлдөнд дээгүүр хангалттай яригдчих чадхаар тоглож байгаа. Тий. Тэгээд одоо бол энэ жил бас Celtics багаас хүлээлт бас жоохон өндөр байгаа. Бүсийн финал тий. Хамгийн бэлэн баг нь гэж бодож байна яг East дундаа. Одоо яг формо барьсан байгаа ч юм уу тий. Одоо жишээлбэл сая Miami жишээлбэл нөгөө баг дундаа жоох асуудалтай ч юм уу. Bucks тий зарим тоглолтуудад аврагууд шиг тоглол зарим тоглолтууд хит орон гарan байгаа тий. Sixers-ийн хоёр бас айгүй орон гарan байгаа даа шүү дээ тий. Тэгэхээр яг нөгөө нэг сүүлийн улирлын төгсгөлийг маш сайн хийгээд ингээд уучраа олоод энийгээ дагаад багийн ураас сухлан ч гэсэн сайжирж байгаа учраас мэдээж хамгийн сайн бэлэн байгаа нь Celtics дээр нь East-д байгаа багууд бүгдээрээ яг одоо плей-оффт энэ хамгаалтын эсрэг тоглохыг хүсэхгүй. Тий. Би миний таамгаар шүү дээ тий. Хүсэхгүй байгаа болов. Тэгээ Celtics-тэй таарахыг хүсэхгүй байгаа. Маш хэцүү. Celtics бол одоо жишээ нь Sixers-тэй бол тоглолт таардаг байхгүй. Тий. Celtics илүү таатай байдаг гэсэн. Sixers-тэй тоглоход. Ер нь бол Embiid-ийг л тий. Embiid-ийг л аргалчхад бусдаараа бүх талаараа илүү байхгүй Celtics. Тэгээ хамгийн эвгүй тоглолт таардгүй баг нь Bucks байгаа. Тий. За тэгээд Bucks ч одоо нэг хамгаалтын бас гол ганц нэг хүмүүсээ алдчихсан тий. Айгу орон гарan байгаа шүү дээ. Bucks бол яг оноогоор уралдаж чаддаг байхгүй Bucks-ыг харахаар. Тэгээ Brooklyn бас оноогоор уралдаж л довтлогоогоор л хожих тийм одоо сонголт байгаа шүү тий. Тэгээ дээр нь одоо өөр сонголт хүн байлээ. Дээр нь Sims орж ирээд бас яг чухам яаж багтаа уусч нэгтгэхийн тэр бөмбөгний эрх мэдэл яаж явах юм те. Хамгийн гол нь одоо хүртэл тоглоогоо айгүй эрсдэлтэй байхгүй юу? Тэг бараг ингэж дуусгач магадгүй те. Тоглохгүй байсаар гад. Тийм. Ирэх жилээ нэг мөсөн эхлэх. Нэг мөсөн тэгэхгүй ч нөө нэг дөнгөж олж ядж байгаа системээ тэр чинь тэр хүн орж ирээд өөрчлөн гэсэн үг байхгүй те. Тийм. Тэгэхээр ер нь яг би зүгээр фэний хувьд л найдлага тавьж байгаа.
Ер нь бүсийн финал уу тий. Тэгээ бүсийн финал цаашлаад ер нь бүсийн авраг яагаад байж болохгүй гэдэг бол хүлээлт байгаа. Тэр бол цэвэр өөрсдөөс нь хамаарна. Өрсөлдөгчдөөс нь биш өөрсдөөс нь хамаарна. Энэ тоглолтоо өргөжлүүлж чадахгүй. Ер нь бол бүсийн финалд 3 удаа гараад биш 2 3 удаа гарсан шүү дээ тий. Юунаас хойш Майамитэй сүлд тийм. Тэгээд энэ жил дахиад алдаагаад давтахгүй байх л гэж бодож байна. Бүсийн финалд гардаг тэр жил дээр чинь болохоор одоо Кемба Вокер гэх тий амар хамгаалтын сул талтай хүн байсан. Энэ жил болохоор яг гарааны 5-ыг харахаар ямар ч сул талгүй байх хамгаалтын. Тийм хин нэг мисмэчлэх боломжгүй ч юм уу. Тэгээд тоглолт дуусгах тав дээр бол өрсөлдөгчөөсөө хамаарал Дерек Вайтыг оруулж гаргаад явах бах тий. Тий. Ер нь Дерек Вайт бол нэлээд хитэн тоглолтод төгсгөлийн тавтаар яваад байгаа. Тий. Тэр нь яг зөв чиний хэлж байгаагаар өрсөлдөгчийн одоо нурууны өндөр тий ямар байрал дээр хүмүүс төлхөө тоглогчтой гаргасан байна гэдгээс хамаарат White талбай дээр байх уугүй юу гэдэг шийдэгдэх байна. Одоо жишээлбэл Bucks-тэй тоглож байгаа нөхцөлд White гэхээс илүү Horford, Robert Williams өстэй байсан дээр шүү. Horford бол хинтээ тулдаг байхгүй одоо Янстай яг жиггэд тулдаг. Нөгөө нэг тэр чи одоо хэдэн он юм бэ? Бүсийн финалд гарахдаа 18 он баха. Bucks-ыг мулталдаг. Тийм 18 он шүү. Horford хэнийг Янсыг бол хангалттай сайн хамгаалсан байхгүй. Тоглолтыг болгож чадчихсан. Тэгэхээр цаадхан ч юм бол нэг бодол байгаа. Тэгээд дээр нь Роберт Вильямс, Хорфорд Янс дээр очиход Роберт Вильямс айгуу том бас давуу тал үүсгэх боломжтой болчихж байгаа. Тийм нөгөө өдрүүгээ ингээд ойртоод явчихсан шүү дээ. Тэгэл ер нь эцээцт Tatum хэр ухаантай тоглох вэ гэдгээс л хамаарна л да. Tatum хэр сайн бөмбөг шилжүүлж ийн, хэр довтлохоог эхлүүлээд задлж ийн те. Tatum ч яг бүр юм цэвэр scorer төрлийн тоглож болохоор заримдаа нөгөө нэг playmaking юм уу те шийдвэр гаргах надад жоохон алдаатай санагдаад байд. Тий. Харин Brown-ы сүүлийн яг 1 сарын тоглолт нь яг playmaker хийгээд ирлээ зарим үед. Яг би ингээ fantasy дээр харахаар Smart Brown хоёрын assist нь айгүй өндөр байсан. Хоёулаа надад байдаг болохоор. Тэгэхээр ер нь бол бүсийн финал руу бол би бас гарч эхлэх гэж хараад байгаа шүү дээ. Тий. 3-аар сюрприз барина. Одоо бол Булсыг бол ер нь бол ямар ч том баг идэж уучаад байгаа. Тэгээ 2 дугаар шатанда Bucks-тэй тоглоно гэхээр бас хэцүү ч юм шиг. Тий. Тэр л чухал болно л доо. Тий. Ер нь гэхдээ East энэ жил хамгийн үзүүштэй плей-офф болох болов гэдэг таамаг байна. Ягаад тэгэхээр хамгийн хүч ихтэй жигд багууд East-д байна. Одоогоор энэ жилийн хувьд бол. West-с бол нэг тасархаа баг л яваад байгаа шүү дээ. West бол тэгэл баг хүмүүс ер нь аврагын магадлал дээр тэгэл сансыг л яриад шүү дээ. Тий. Гэхдээ East-ээс ин гарч ирэх вэ гэдэг дээр сайн харах хэрэгтэй. За Miami очроо олчвол хамгаалт суурилсан тоглолтоо үзүүлэх юм бол мэдээж тэр бол плей-оффын сагсан бөмбөг. Miami Boston хоёрын цуврал яг болох юм бол бүр ингэ цэвэр хамгаалт болоод яг нэг 90 100 оноо хүрэхгүй ер нь цувралууд үргэлжлэх байх л гэж байгаа. Дээрээс нь би баясаахтай ярихад бол хамгийн эвгүй өрсөлдөгч бол Boston гэж ярьж байгаа байхгүй юу? Одоо Boston очроо олцсон. Тэгээд ер нь East-д толгойн өвчнөл болно л доо. Тий. Тэгээд одоо нэг сая бас чиний ярианд донд гарч ийн плей-офф бэлэн байна Бостон. Бостон яг бэлэн үг гэвэл жоохон эргэлзээтэй байгаа байхгүй. Доторх уур амьсгалч болохгүй юм. Заримдаа хүүе эднэр чинь ингэж тоглоод ийнө гэмээр плей-оффын гадуур явж байгаа багуудад хожигдох юм те. Яг тиймэрхүү хий алдаануудыг бол Celtics гаргахгүй 2-3 сар тоглолчлоо. Тэгэхээр найдлага бол байна. Та Celtics-ээс гадна өөр ямар ер нь бол багийг тодорхой хэмжээгээр үзэх дуртай тоглолт юм. За сайн нэг Twitter-ээр бас ярианд донд гарч байгаа Memphis юм уу те ийм хүн нэг гэлцэж байгаа уран гой тоглолтыг үзүүлж байгаа багуудыг энэ залуу тоглогчдоос үзэх айгуу дуртай байдаг. Тэгээ энэ жил бол Memphis-ийн тоглолтуудыг таарахтаа үзэхтэй их дуртай байсан. Одоо ингээл тоглолт болгон дээр нэг топ 10 хийгээл яваад байгаа шүү дээ те. Тэр бол одоо сакс үзэх дуртай фэнүүдийн хувьд л чинь хамгийн гоё зүйл шүү дээ те. Тийм байгаа. За өөр чин за Бруклины тоглолтоос жоох үзүүштэй байдаг. Яг тэгэхээр бас нөгөө задгаа сагсан юм байна шүү дээ. Задгаа тоглож ийн. Тэгээд уур чадвар маш өндөртэй довтлогоо гүйцэтгэдэг хоёр тоглогч байна. За учраа олчлоо одоо Кайри хаач очсон тоглож болохоор олж байна. Тэгэхээр Бруклин бол бас үзэхэд их гоё байдаг баг. Тий. Үзэхэд гоё. Гэхдээ яг ингээд хийж байгаа юм харахаар 2 литр нь л чирээд байгаа байхгүй яг сүүлийн хэдэн тоглолтууд дээр. Сүүлд бол Кайри KD хоёр бол нэг 2 дугаар үедээ 2 дугаар хагастай бүр ингээд бүтэн амрахгүй тоглолтоо чирж дуусгаад байгаа харагдсан. Тийм. Энэ бол плей-офф дээр явахгүй гэдгийг өөрсдөө ч харсан шүү дээ. Тийм. Нэг нь гимтдэг ч юм уу эсвэл нэг нь суугаал арай гэж нэг тоглолт авдаг. Тэгэл тэрнээсээ дараа нь ингээ хамгаалтанд ордог ч юм уу те. Тэр хэцүүлтэй.
Тэгээд энэс гадна бол өөр нэг маш одоо өрсөлдөөнтэй болж байгаа зүйл бол MVP-ийн рейс байна. Таны хувьд энэ үлрэлийн MVP-г хэн авчаасаа гэж хүсэж байна? Эсвэл хэн авах ёстой гэж бодож байна? Маш өрсөлдөөн донд. За одоо зүгээр яг багийн амжилттай холбох юм бол одоо баг Embiid рүү явж байгаа юм да гэж бодоод байна. Jokic жоохон дээгүүр байгаа тий. Jokic ер нь бол статистик талаар бол хамгийн дээгүүр байгаа. Тэгээ Embiid-ийг сая унтсан. Embiid яагаад тэгэхээр Янастай хожигдоод дараа нь дахиад өөр нэг багт хожигдсан байхгүй. Тэгээ дөрөвт яваад байгаа. Наа зүг. Тэнгүүд Янас бүр хоёрлоо ороод баг нь хоёрлоо ороод ирэнгүүт Янасын магадл Jokic-тэй ер нь тэнцсэн. Иймэрхүү яваад байгаа. Тийм. Тэгэл баг л эцсийн шийдвэр бол тэгэл багийн амжилтаа уяал өгчдөг шүү дээ баг тий. Тэгэхээр Денвер чинь 6-д явж байгаа лөө. Денвер 6-д байгаа. 6-д байсан. Тэгэхээр баг Янс руу явж байгаа байлгүй. Тэгээд энэ гуравтаа яригдж байгаа дараагийн хүн болохоор Tatum байгаа даа шүү дээ. Гэхдээ Tatumд бол энэ үлрэл ирэхгүй MVP. Арай хойгоор. Яг үлрэлийн ихнээс ингэ явцсан бол шал өөр. Яриа талаасаа тий. Ингээл жаа матч мос ингээ үлрэлийн ихнээс явж байгаа. Сая гимтчлээ л дээ. Тэгэл байхгүй болцсон болохоос. Тэгэхээр Лука гэж бас орж ирж байгаа. Tatum-ийн араас. Тийм. Тэгэхээр Янс л баг авчих юм болоо да гэж бодож шүү дээ. Яг авах ёстой гэдэг ч юм уу тийм зүйл бол бодогдохгүй байна. Мэдээж одоо өрсөлдөөнд байгаа Jokic, Янс хоёр бол MVP тоглогчд, авж исэн тоглогчд. Тэгээ бус нь авж байгаагүй тоглогчд гэхээр одоо нөө Монгол зам байдаг шүү дээ. Монголчууд Оскар шүүсэн бол DiCaprio LED авцсан байгаа гэдэг шиг. Тэр талаас нь харах юм бол мэдээж яг Embiid гэж орж ирж болох бах. Гэхдээ шудрагл шүүлт гардаг шүү дээ. Тэгэхээр баг л Янс билгүү. Тий. Миний сүүлд харсан юм дээрээс болохоор нэг бүх ингээд MVP-нүүдийн одоо нэг тоглогчдын те ингээд статистикаар нь харьцуулсан байсан юм. Тэгсэн чинь 30-аад баг статаас 14 дээр нь Jokic илэрхсэн байлээ. Хамгийн сонирхолтой нь Jokic-ийг нэг бид нар нэг багийн амжилт харахгүй нэг өгцөн удаагийн тохиолдол байгаа шүү те. Westbrook 6-аар гардаг. Тэрнтэй адилхан байдлаар Jokic дүүгж магадгүй гэдэг одоо юм бүр back to back шүү дээ. Хэрвээ авал. Тий. Тэгээ дээрэс нь Jokic яг амжилт бол Embiid-ийнхтэй төстэй байгаа. Баг нь 6-аад байгаа болохоор яг East West-ээр нь харуул адилхан гэж явж илээ. Зүг. Хожил хожигдлыг харахаар. Тийм. Дээрэс нь юу лээ 2000 оноо 1000 самбар 500 ассист хийсэн ганц тоглогч үлээ юу лээ. Энэ үлрэлийн. Тийм статистиктэй явж исэн. Тэгэд бүх нөгөө нэг одоо тоглогчийн efficiency rate-ийг нэмэх асах үзүүлэлт ингээд тасархаа. Тэгэхээр бас яагаад Jokic дүүж болохгүй. Тийм шүү дээ. Яагаад болохгүй гэж. Нэг тоглогч юм тасархаа байгаа. Тийм. Тэгсэн тэгээд баг нь плей-оффт орцсон байна тий. Бүр плей-ин ч биш плей-оффт орцсон байна. Дээрэс нь 2 одон алга. Тий. Амарч яахын хилдгэр бол 14 аригчдаг чирээ явж байгаа. Нэрэл тоглолтын үзгээр ингээл Jokic соочонгод нөгөө баг нь жилих болдог юм байлээ. Харсан. Тэгэхээр Jokic гэдэг бас нарратив нэлээх орж ирж байгаа харагдсан. Хэрвээ яг нөгөө нэг уламжлалт аргаараа шүүх юм бол Янс болоод байгаа. Ягаад тэгэхээр Янс нөгөө нэг дээрэс нь нөгөө нэг сүүлийн хэдэн тоглолтуудтай нөгөө нэг Бруклин эсрэг тэнцвүүлэх шийдэлтийг хийгээд тэнцвүүлэх оноогоо авдаг ч юм уу те хамгаалт хийдэг ч юм уу. Баг лидерийн үүргээ үүсгээд шүү дээ. Тэгээд ийм хайлайт хийгээ яваад байгаа байхгүй. Embiid-ийг тийм яг блоклсан. Тэр тоглолтын дээр Embiid-ийг хожлын шийдэлтийг хийсэн блоклоод. Тэгэхээр бас энэ хоёр дээр л миний хувьд бол санал айгу зөрчилтөд байгаа. Чи аль нь аавна гэж бодож? Миний хувьд бол Jokic-д баг өгчөж магадгүй. Яагаад тэгэхээр лиг өмнө нь Westbrook-д тэгж өгч үтсэн болохоор шудраг байх ёстой юм боллоо. Westbrook нөгөө нэг бүх үзүүлэлтнээс ингээл тасархаа байсан шүү дээ. Тэгэл чирлээ гэдэг утгаар нь. Нөгөө нэг юу triple double рекорд хийдэг тий. 42 triple double хийдэг. Чи аль багийн фэн өөрөө? Би өөрөө л ер нь Lakers-ийн фэн. Хоёулаа Celtics-ийг ингээд юу яваад байгаа. Тэгээ би угаасаа Lakers-ийн яг би нэг тийм toxic фэн биш зүгээр яг байгаа байдлын үннээр нь хилчдэг. Тэгээ юу болох. Lakers-ийн талаар угаасаа ярихгүй гэдээ хэлсэн баг. Үгүй нөө яриад байх ч юм байхгүй. Одоо яригдах ч юм байхгүй боллоо шүү дээ. Тэгээд маш том хөдөлгөөн хийх ёстой болж ах шүү дээ. Тийм. Одоо Westbrook-ийн гэрээнээс ална Anthony Davis-ийг яах вэ их үү те. LeBron-ийн сүүлийн жил гэл. Тэр талаар баг 100 л ер нь бол яриул илүү сонирхолтой байх болов уу гэж бодож байна да. За ингээд бол ерөнхийдөө эхний сегментэд бол манай подкаст маань хөндөрлүүлж байна. За тэгээ хоёр дахь сегментээр болохоор илүү зочныхоо те ажил юутай холбоотой ордог байгаа. За тэгээд Микох маань энэ жилээс Монголын сагсан мөн бүх юм бол одоо тэ тодорхой хэмжээний төлөөлөгч болсон. Тэгэд яаж ер нь бол танд санал тавив те тухайн нэвтрүүлгийг бас яаж хийхээр болов тайлбарлал гаргах хэрэг гэд ярих зүйл олон байгаа гэж бодож байна.
юу яасан нөө Unisport сууг байгуулагдаад дээд лигийн эрхийг аваад тэгээ нөө захирлаар нь хин төмрөх ажиллаж исэн. Тэгээд за Монголын дээд лиг эхлэхээр боллоо 12 сарын 20-нд эхлэхээр боллоо. Тайлбарын баг бүрдүүлж байна. Мико чи сонирхгүй гэж надад асуусан. Тэгээ би окей үзье. Хийж үзье. Би ер нь бол чадчих واخ гэж бодож байна гэж. Өмнө нь ер нь сакс тайлбарлаж ирсэн надаа. Үгүй. Өмнө нөгөө нэг юун дээр нэг удаа очсон. SPS-ээр fan game гэдэг. Багийн фэнүүд очиж нэг тайлбар цуужсэн шүү дээ. Тэгэхэд Celtics-ийн Brooklyn-тэй хийсэн тоглолтыг очиж тайлбарлаад бүр нөгөө нэг эфирээр нь ингээд гараад те. Тэгжсэн. Тэгээд тэр тайлбар дээр суухад бол бас боломжтой санагдаж байна. Тэр яг хөө зүгээр одоо ингээд үзэл NBA-ч үзэл те Монголын сакс бөмбөгч гэсэн ингээд үзэл байж хат ер нь надад бол санаад багтааддаг гэсэн юм байна. Тэг болох юм шиг байна. Би бол энийг хийж чадах байхаа гэж боддог байсан. Тэгээд төмрөх над санал тавьсан. Би окей шууд зөвшөөрсөн хийж үзье. Яг л би нөгөө хийж үзхийг хүсэж байсан ажил учраас. Тэгээд шууд тайлбарт 19 сарын 20-наас эхлээл орсон. Тэгээ баясаач бас дундаас нь орж ирсэн шүү дээ манай багт. Тэгээд нэлээд шахуу хуваартай улирлыг бид нэгээд багаараа орсон амжилттай дуусгаад гарсан. Эхлээд дөнгөж лиг эхлэхэд чинь нөө хоёр холбооны лиг нийлж байгаа. За тэгээ нөө 20 нийлж байгаа гэл те. 21 аймгийн лигийг бол бид дийлэн сайн үздэггүй байсан. Энэ нөө спортын төв ордон дээр болж исэн өмнөх хөлөрлийн лигүүдийг бол үзчихсэн. Тэгэхээр нөгөө нэг тоглогчдыг танихгүй байх асуудал үүссэн эхлээд шууд. Тэр нь бол жоох хэцүү байсан. Яг ихийн хэсэгтэй. Сэс бусдаар бол яг тайлбарлаад ярих те. Тим зүйлүүд бол тим ч амар хэцүү байгаагүй. Тэгээд тоглогчтойгоо л нэг ихний нэг ганцхан тойрог явсан шүү дээ. Тэгээд нэг хэдэн тоглолтын дараа бол танилцаад явчихж байгаа. Тэгээд сүүлдээ бол плей-офф хэлээд хангалттай нэг үеийг явал таньдаг болсон байсан. Тэгээд их гоё байсан. Одоо бол нэг гоё сонирхолтой туршлага тий. Тэгээд хийж үзэхийнсэн гэж бодож явж байсан ажлаа хийх боломж олдсон. Тэгээд энэ дашрын бас Unisport-ийн хамт олондос талархал илэрхийлье. Одоо нэг манай Монголын шигшээ баг тодроод цаашаа Азийн наадмын өрчсөн шат руу явна. Тэр тоглолтуудыг ч гэсэн бас Unisport шууд дамжуулан тэрэн дээр бас маа тайлбарын багийн ажил нь. За. Тэр хизээнээс эхлэж байгаа юу ер нь? Тэр ч одоо 6 сараас эхэлчих واخ шүү. Баг 5 сарын сүүл мөлөр байна уу да. Тэгээд энд ирж тоглосон, тийш явж тоглосон тэгээ ингээд янз бүрийн тоглолтууд байгаа учраас тэгээ тэрэн дээр л юм аяа гэх юм л тээ. Тэрэн дээр нь тайлбар дээр нь явах баха. Тэгээ ер нь тайлбарлагч болоо тий. Тэгээд сурвалжлага бас давхар аваа явсан шүү дээ тий. Тэр болгон дээр ингээд одоо тоглолтоосоо хамаарат ч юм уу. Би бол жишээ нь энэ жилээс л Монгол сакс айгуу үзэж эхэлж байгаа байхгүй. Хоёр лигний нэгдсэн. Хамгийн олон баг оролцсон улирал боллоо. Тий. Тэгээд зарим тоглогчдын бас мэдгүй ч юм уу тий. Ер нь л мэддэг тоотой хийдэл байгаа. Тэгээд ирэх жилээс бол Монгол саксны пэйжээр бичиж үздэм билүү дээ гэж бодож эхэлсэн. Тэгээд бас пэйжүүд ер нь нэлээ их бичдэг болсон байлээ тий. Одоо MNB-ийн юуг статистикийн шууд гаргаад идэг ямар хуудас үлээ тэр чинь. Тий. Дээд лигийнхэн өөрсдөө стата гаргаж ирсэн. Дээр нэмээд нөө Hustle гэдэг тий Hustle CMN гэдэг сайтоос давхар ажиллаж исэн. Тэгээд тэдний залуучуудаас яг нэг сонирхолтой онцлог статуудыг тоглогчдод бас гаргаж ирж постэр болгоо тавьж исэн. Тэр бол бас гоё. Энд чинь өөрөө маш олон хүний анхаарлын төвд ирж ийн хөгжлийн бас дараагийн нэг шат юм да. Тэгээд энэ лиг яг энэ үйлрэл дахиад энэ үргэлжлүүл Монголын ирээдүйн сакс бөмбөгийн тамирчдтай л их том хэрэгтэй хөрөнгө оруулалт байх ёстой. Тэгээ ирэх үйлрэл хэдэн сараас эхлэх вэ? За одоо нөгөө нэг холбоодууд ч хоорондоо хурал мурлаа хийн. Тэгээд тэд нар зөвшөлтслөө хүрээ цаашаа гээд үргэлжлэхээр бол 10 сард баг эхлэх бах. Тэгээд нэг энэ жил оройт ч эхлээд ганцхан тойрог тоглосон бол нэг ядаж нэг 2 тойрог тоглодог ч юм уу те. Тим маягаар жоохон урт хугацааны үйлрэл болно гэсэн. Жоохон үзэн гэсэн үг тий. Тим магадaltaй байгаа. Тэгээд 10 баг орно. Тэгээд нэг 13 багаас чинь эхний 10 дараачлынхаа эрхийг авч байгаа. За. Тий. Тэгээд 3 доошоо одоо доод шат руу унж байгаа гэдэг ч юм уу те. Тэгэхээр тэд нар ингээд дараа нь унах багтаага солигдоод ингээд явах тим систем рүү бас орж байгаа. Ер нь хөл бөмбөг шиг болж байгаа юм шүү дээ те. Тийм байгаа. Тэгээд тайлбар бол сонирхолтой байлаа. Тэгээд дундуур нь плей-оффын яг өмнөхөн бас хасын үлгүүд багийн менежер гэдэг ажлыг бас авсан. За. Тий, хасын үлгүүдийн менежерээр ажиллаад тэгээд амжилттай дууслаа. Тэгээд баг төрүүллээ.
Нилээл ачаалтаа 2 сар өнгөрлөө шүү дээ. Юу болоод өнгөрөв. Сүүлийн 7 хоногт бол нэг аваргуудыг хүлээн авалт гэдэг болж ирсэн те. Тэрэн дээр нөгөө лигийн зохион байгуулагчид, спонсорууд, багийн спонсорууд, за тэгэл тамирчдын ар гэр найз нөхөд те. Тим хүмүүсийг бүгдийг хүлээж аваад, фэнүүдээ бас хүлээж аваад. Талархлын арга хэмжээ зохион байгуулсан. Баг лигийн хаалт гэх юм уу те. Бүх багуудынхаа төлөөллийг өөрсөн, багийн дасгалжуулагчид, багийн ахлагчдыг. Тэгээд их гоё арга хэмжээ болоод өнгөрсөн. Тэгээд бас сүүлд нэг хуудасаараа цацсан шүү дээ. Бид нар чинь 3 цагийн бичлэгээ. Тийм сторийн дээрээс чи харж байгаа л ер нь бол заа нэг юм болж байгаа маань ингэж байгаа маань тэгэл хуудасаар яасан да. За тэгээ ер нь бол Монголд одоо яг хийж байгаа сагсан бөмбөг чи яг сагсан бөмбөгтэй холбоотой ер нь бол баг анхны том ажил гэж хэлж болно шүү дээ. Өмнө нь бол таныг чинь нэг яг юм ток шоуны хөтлөгч сагс сонирхдаг л гэж хүн гэж боддог байсан болохоос яг юм тайлбарлагч те. Одоо бүр багийн менежер за тэгээд зохион байгуулагчдын нэг гээд нэлээ олон юм нэмэгдэж байна. Тэгээд мэдээж тэрнээс гадна Game of Balls одоо нэвтрүүлгийн 3 дахь хост болон оролцсон. Тэгээ энэ нэвтрүүлгийн бас үүсэл гарлын талаар яриул. Тий манай Аза Боги гэдэг нөө яг тамирчтай байгаа шүү дээ тий. А2 болортлог гэдэг залуучууд маань өөрсдөө Аза Боги лайв гэдэг хуудас ажилладаг байсан. Тэгээд NBA-гийн талаар тий тоглолт дууссан гол тэр ч өглөө гэр гэрээсээ холбогдсон готлаа яриа л дээ нөө ковид үеэр гэр гэртээ байхдаа өөр хийх юм олдохгүй бахан хаус дээр айгүй ярилцдаг байсан. Сакс яриа тэгж ихэлсэн. Тэгээ одоо нөгөө ижлээтэй төмрахтай энэ төр ингээл холбогдол завтай үедээ том момтой холбогдол. Тэгээд тэр хоёр лайва тэр хоёр лайва дараагийн төвшөнд бас нэг жоохон контент болгоё. Тэгээд илүү жоохон одоо өөртөө сакс талаасаа сайн ярьдаг бол жоохон хөтлөхтэй нэг юм холбоод ингээд аваа явчих хүн хэрэгтэй байна гэд надтай уулзаа санал тавьсан. Тэгээ Мико чи ингээд бидэртээ нийл яваач. Тэгээ гурлаа сайхан ингээд явъя. 3 толгойтой болёо. Тэгээд зочин өрдөг болъё, ингээд ярьдаг болъё гэд тэгсэн. Тэгээд би өөрөө яг нэг 10 жилд байхдаа оюутан байхдаа сакс тоглодог байсан. Тэгээд саксанд хоббитой учраас окей тгий гэд. Тэгвэл хэдүүлээ жоохон контент нэр мэрийн ингээд өөрчлөө жоохон агуулгын контент маягаар ингээд болгоод жоохон сонирхолтой болгоод явъя гэд орж ирсэн. Тэгээ ах чинь бол Аза Боги лайв гэл тэгээд партаараа яваад байдаг. Тэгээ одоо бол илүү нэг тавилттай контент маягаар болоо. Тэгээ дээр нь бас нөгөө Монголын лиг эхэлж байгаа учраас Монголын лигийг бас ярья. Монголын лигийг ярьдаг юм бас контент хэрэгтэй байна гэд тэгээд орж ирсэн дээ. Тэгээд тэрнээс хүмүүст их таалагдах шиг болсон. Ягаад гэвэл нөгөө Монголын сагсан бөмбөг анхаарлын төвд орж ирлээ. За дээр нь ингээд ярих юм ихтэй олон багтаа боллоо. Тэгээ плей-оффын үеэр ингээд ярьсан. Тэгээ сая сүүл дуусаад баяр цогт тасгалжуулагчийг оруулж ирээд ярьлаа. Тэр дугаарууд бол хүмүүст их таалагдсан. Тэгээд цаашдаа бол энийгээ үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөө байгаа. Яг сизон дууссан ч гэсэн цаашдаа үргэлжлээ явна гэсэн үг тийм. Монголын лигийн улирал эхлэхэд дахиад нэг гоё шинээр эхлэх те. За дээр нь одоо NBA явж байна. NBA-гийн талаараа яг гоо хэдийгээр бид нарт нэг эрхэн байхгүй ч гэсэн эрхэн SBS телевизэд байдаг. NBA гэдэг үгийг ашиглаж болохгүй бид нар. Дээр нь бас нэг видео дүрс ашиглаж болохгүй. Энэ бүх зүйл нь SBS-д өөрсдөнд нь яг бүр эрхийн дагуу байдаг учраас бид нар тэрийг ашиглахгүйгээр зүгээр өөрсдийнхөө таамгийг те. Одоо ингээд чи бас ингээд яг энэ нэвтрүүлгийг ингээд хийж байгаатай адилхан бид нэрс плей-оффын байрлал одоо энэ яг тодорхой болоод чинь нөгөөдөр дуусч штэ. Тийм. Тэр үед нь бид нэг Game of Balls-ын шинэ дугаараар эргэж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд өөрсдийнхөө таамгийг яриад. Манай Азаа ч бас нөгөө нэг илүү тоглолтын тактик те одоо play by play айгуу сайн мэддэг тийм. Тэгээд тэр чинь өөрөө бас цаашдаа баг одоо дасгалжуулагчийн карьер эхлүүлэх зорилготой явж байгаа юм учраас илүү гоё өгөөжтэй сонирхолтой үзэгчдэд сонирхолтой ярьж чадах болоо гэж бодож байгаа. Богийнх ч юм бол одоо тайлбарлагч болсон шүү дээ. Тийм, Богийн space дээр яваад байгаа шүү. Rookie тайлбарлагч гэдэг. Яг хүмүүс янз бүрийн юм ярьж лээ. Гэтэ rookie тайлбарлагч байхгүй юу? Тэгээд сакс айгу ярих дуртай. Угсаа би нэг юун дээр бас Club House дээр нэг бас ярилцаж үдчихсэн. Ер нь бол цаа чи бас LeBron-ы болон Lakers-ийн фэн шүү дээ. Тэгээд гоё entertainment байж чадаад байгаа санагддээ шүү дээ. Тэгээ одоо challenge хийгээд ингээд өөрсдөө хөгжүүлээд явж байна л да. Тэгээ Боги Азаа чинь хамтдаа бас айгу олон оюутны лиг миг те айгу олон юм дээр тайлбарт сууж үзчихсэн. Тэгэхээр цаад хоёр ч юм бол илүү сайжирж байгаа. Тэгээ цаашдаа бол бас сонирхолтой өөр үнцгийг гаргаж ирэх болов гэж бодож байна. Одоо олон хүн ярьж байгаа юунаас хараад. Одоо NBA Talk-ийн залуучууд байна те. Эднэр бол ингээд бүр алидийн өөрсдийнхөө байр суурийг олцсон ингээд яриад явж байгаа хүмүүс байгаа бол тэднэртэй бас зэрэгцээд өөрсдийн гэсэн шинэ өнцгүүдийг гаргаж ирж чадах болов гэсэн бас зүгээр биний хувьд бол хүлээлт байдаг тэр залуучуудыг
одоо Азабог энтриг тий. Тийм яг ийм тоглогчийн үдээс харах яг зүгээр үзэгчийн үдээс хоёр ч ер нь ялгаатай шүү дээ. Ялгаатай шүү дээ. Тэгэхээр тоглогч хүний юунаас бас илүү гоё үзэг гарч ирэх болов. Тэгээ мэдээж тэгээ NBA ярих олон контенттэй болж байгаа гэдэг чинь биднэрт тий болоо үзэгчдэд л ингээл ашигтай шүү дээ тий. Гоё шүү дээ. Тэгэл өөрсдийнхөө өнцгийг батлахын тулд тэд нар чинь ингээд янз бүрээр ярина. Эн чинь бол бас нэг хөгжил байхгүй тийм. Өрсөлдөөн тэмцэл биш энэ чинь хөгжил байхгүй. Хүн болгоо яг нэгтхийг хүлээгээл NBA Talk үзэх гэж хүлээдэг гэсэн бол одоо ингээд манайх подкастыг сонсох юм уу те танахыг шууд YouTube-ээр Facebook-ээр засдаг те. Facebook-ээр лайв явуулдаг болохоор ингээд контент ингээд үзэх юмар ингээд хангалттай хангаж өгч байгаад бас үнэхээр гоё байгаа. Би бас давхар подкастаа ч гэсэн олон төмөнд хүрэх гээл ингээл явж байгаа. Тэгээ давтамжийн яг ийм жигд байлгаад тэгээд тасралтгүй байдал өөрөө үзэгчдэд татчихад шүү дээ. Тэгэхээр танах нэрээ хэд хоногт гардаг вэ? Game of Boss уу? Тийм. 2-7 хоног. Game of Boss 7 хоногт нэг гарах гэж төлөвлөсөн. Тэгээд сая Монголын лиг дуусаа бид нар жоохон амарчж байгаа байхгүй. Тэгснээс ер нь бол 7 хоногт нэг тэгээд нөгөө NBA Talk-ийнхаа хэддээ бас зөрөөд цагийн зөрүүлэх тийм тактиктай байдаг. Одоо нийлдэхэд гарч байгаа бол 5 дахь гардаг ч юм уу. Одоо бид нар ч угаасаа ганцхан л үзэгчдийн fan base-ийг хувааж байгаа шүү дээ. Үзэгчдийг. Тэгэхээр аль алинд нь үзүүлэх боломж олгохын тулд бас зөрүүлэх ёстой гэж бодоод ярилцал яваад байгаа л да. Тэгээд яг одоо бол NBA видео дүрс мөсийг ашиглахгүй ч гэсэн бид нар зүгээр өөрсдийнхөө таамгийг дэвшүүлээд ингээд яриад явах хаа. Тэгээд нэвтрүүлэг бол нэлээд entertainment болчихлоо шүү дээ. Тоглоомгоос хийгээд байсан харагдсан. Тэгээд бид нар board game өөрсдөө зохиосон. Тэгээд зохиосон юу? Бид нар өөрсдөө зохиож хийсэн нөө Jumanji enter шиг тийм board game шоу хаяад ингээ уралддаг. Тэгээд голдоо байгаа цагирэг рүү төрүүлж орсон ялдаг те. Тэгээд шоу хаялтанд дундаа буусан нүдэн дээрээ даалгавар биелүүлдэг, асуултанд хариулдаг ч юм уу тийм зүйл байгаа. Тэрэн дээр бас маа найруулагч гэд нэг залуу байдаг. Тэгээд тэд нэр ингээ дөрүүлэл явж байна да. Одоогор. Тэгээ цаашдаа өргөжөөд одоо яг студидтэй болох гэж байна уу яг чинь танах чинь тийм газруудад хийгээд байсан. Тэгэхгүй студидтэй болох бах өөрөөсөө тэгээд яг нь Unisport сууг маань өөрөөсөө нэг өөрөөсөө студидтэй болчих юм бол тэндээ бас бидрийг авах саналаа тавьчаад байгаа. Тэгээ одоо тэр телевизийн контент болгоод явъя гэдэг. Студи нь одоохондоо засвартаа явж байгаа. Тэр болтол бид нар бол одоо чинь уранган дээр ч юм уу очил те. Хаанаас хамаагүй боломжтой газруудаас л бэлдэж байж байгаа. Спешиал дугаар гэл тоглолтын шууд дундуур мондуур гэл явчихжсэн шүү дээ те. Тэгэд би болохоор яг эхлээд харахтаа болохоор нэг одоо Монголын сагсан дээр заад илүү тулгуурлаж ярих юм байна те. Нэг TNT after game show гэдэгтэй адилхан шоу болох ч байгаа болоо гэж хараад байсан. Одоо ер нь бол бүх төрлийн саксыг бөмбөгийг тий одоо тэгэл NBA ч одоо тэртээ тэргүү яг энэ 5 сар 6 сард бол бидний бүгдийнх нь анхаарлын төвд байдаг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр ч гэсэн өөрсдийнхөө таамгийг дэвшүүлээд яриад явах төлөвлөгөөтэй байгаа. Тэрэн дээр тэгээд одоо сагсчтаасаа урьж оролцуулах те. Бид гурав дээр ямар ч зочинтой байх тэр юугаараа бол явах бах. Форматаараа. Тий форматаа бол үргэлжлүүл явах бах. Game of Balls гэдэг. Нэр нь ч гэсэн нэлээд шууд юу хандлт татхаар хэлээ. Тэгэд YouTube дээрээ бас сайн ажиллаад те гоё цаашаа өргөжөөд явгаараа гэж бол хүсэж байна. Харин тийм ээ тий бас YouTube. Тэгээ жоохон өөрсдөө байнга ажлынхаа хажуугаар хийж болохоор жоохон амжихгүй байгаад байгаа юм. Тэгээд яг хоо. Channel-аа хин авч явж байгаа та. Channel одоо нээсэн тэгэл би зартаа үедээ бичлэг хийгээл тэгэл явж лаа л да. Тэгэл энийг жигдрүүлэх цаг ирнэ яг. Одоохондоо бол явжлаа. Яг Facebook гэхээс илүү надад бол яг YouTube суугаар ингээд хөрөгчөөд хүн болгонд ингээд гардаг болчих. Тэгээ контент уг нь бол YouTube илүү ирээд байхгүй тийм. Тэгэхгүй бол Facebook ч юм бол жоохон хязгаарлагдмал дээрээс нь жоохон toxic fan base-тэй. Маш олон одоо юмн дунд зурлаад явчихна гэсэн үг. Одоо нэг хүний пост, нэг хүний селфийн дунд л явчихна гэсэн үг. Тийм. YouTube бол тийм байхгүй шүү дээ. Цэвэр контент мейкер. Яг дан видеонууд дундаа тийм. Тэрийг бол яриа л байгаа. Тийм. Тэгэхээр YouTube-ээр ер нь бол гоё явахлах гэж бодчихлаа. Тий. Болно асуудал явах. Unisports дээр ер нь бол цаашдаа бас гараа явах юм ба шүү дээ. Тийх бах. Тий. Одоо Unisports чинь ер нь яг нөгөө нэг аль бисны одоо SBS гэдэгтэй адилхан спортын сувг болоод хөгжөөд явах юм. Өөрсдөө дотроо студтэй тий. Тэгээд яг хоо тэрэн дээрээ бас дотоодынх нь нэг контент болоод явъя гэдэг саналыг тавьчихсан байгаа. Тий. Зөв. Тэгэд таны хувьд яаж ер нь анх хөтлөлт рүү орсон бэ? Одоо яг ийм би шоу хийя гэдэг юг. Мэдээ сагсан бөмбөгнөөс яг хоолч гэсэн надад сонирхолтой санагдаад байдаг байхгүй? Яг зүгээр өөрөө маш их сонирхолтой хоббитой байсан. Тэгээ 10 жилд байхдаа л сургуулийн янз бүрийн юмнуудыг хөтэлдэг те. Тэгээд FM их сонсдог. Бидний үеч одоо нөгөө
Facebook мөг хөгжиж гарч ирээгүй байсан үе. Интернет кафед орж суугаад хайтав тэ нэг тиймэрхүү үе байлаа. Тэгээд ихэнхдээ нэг радио FM сонсдог. Аха. Тэгэл одоо ахынхаа машин дотор FM сонсдог ч юм уу. Тэгээ орой гэртээ хийх юм олдохгүй. Тэгж байхдаа энэ FM-ийн хөтлөгчдийг их сонсоод энэ хүмүүс яг ямар өрөөнд суугаад ямар микрофоны ард ингэж ярьдаг бол ийм юм хийж үзхийнсэн гэж боддог байлаа. Оюутан байхдаа. Тэгээд сургуулаа төгсчөөд FM хөтлөгч хийх боломж олцсон. Live radio гэдэг үед байсан. 104 радиод хөтлөгч хийж эхлээл. За тэгээд тэрнээсээ хойш ер нь яг нөгөө их сургууль байхасаа эхлээл тэгэл нэг юм тайзны хөтөлтийг бол байнга хийдэг байсан. Тэрэндээ өөр айгуух дуртай. Тэгэл тайзны хөтөлтийн арга хэмжээ зохион байгуулна. За тэгэл cover night гэдэг юм зохион байгуулдаг байлаа. Залуучуудыг дуулуулдаг. Тэрийг өөрөө ингээл санаачлал бас өөрөө хөтлөөл авч яваал дуулуулаад тийм. Тэгэд эндээсээ ингэж явсаар хагаад сүүлд бол 2017 онд найруулагч найзтайгаа хоёул яриад за иймэрхүү юм агуулга дээр нь илүү бие төлөхөө ажлыг чи ингээд нааталтаа ярьдаг төрлийнх нь ямиг бол чи хийж чаднаа. Тэгээд хоёул ингээд үзүүл яа гэм бэ. Монголд жоохон гоё entertainment show хий. Тэгээ эрэг те сүрэг зүйл байхгүй эрэг талаас нь ингэж юмыг харуулдаг. Тэгээ entertainment та тэгээ talk show бай. Тэгээ эндээс ингээд юм гадны шоунууд байна. Эндээс санаа аваад ингээд хийя гэд. Нэг жил яг ярьж авс. Тэгээд 18 онд хамгийн анхны дугаараа бичээд тэгээ 18 онд цацсан. Тэгээ хамгийн анхны дугаард ч мандуул орж исэн. Тэгээ мандуул ч бас сагсан мөг юм шүү дээ. Тийм. Тэгээд нэг зочноор оруулнаа гэж бодсон л бас. Тэгээд одоо нэг 40 дугаар гаргацсан явж байгаа. Тэгээд яг хаа цэвэр 100% өөрсдийнхөө хоббин дээр л хийж явж байгаа. Тэгээд эндээс одоо анхнаасаа л угаасаа эндээс бид нар мөнгө олъё те амар алаад өгье гэсэн тийм төлөвлөгөө байгаагүй. Хүнд гоё юм үзүүлье гэдэг тийм зорилготой байсан. Тэгэл хандлт авангууд тэрнээс амар урам аваал те. 3 дахь дугаар муугаарсаа эхлээл ер нь бол хандлт нь өсч эхэлсэн. Анх бол зүгээр иргэн дөрний хүмүүс л үздэг байлаа шүү дээ. Тэгэл тэр нь өөрөө айгүй их гоё одоо цаашаа хийж явах урам өгсөн. Тэгээ саяхан бас Silver Button авсан. Тэгээ YouTube дээр late night хуудас. Танах ч угаасаа тийм дандаа YouTube-ээр л явдаг шүү дээ. Тийм YouTube суурьтай вебсайт нь өөрөө late night юм байна гэж сайт. Тэгээ яг сайт YouTube-тэйгээ холбогдсон л байгаа юм л та. Тэгээ хандлт нь бол нэг. Тэгээ Facebook дээр бас мэдээж давхар явуулдаг. Энэ бол зайлшгүй байх шаардлагатай. Тэгэл хоёр зэрэг ингээл явуулж байгаа. Яг телевизүүд бас хамтарч ажиллая гэсэн саналуудыг хийж исэн. Гэтэ бид нэг тэрийг яарахгүй байгаа. Тий. Одоо тэгтээ нэг жоохон gap авцсан байна. Нэг гоё апдейт хийж ирнэ. Тун удахгүй. Шин юутай шин сизон гэж юм гээд. Цэвэр 100% хобби л доо миний өөрөө. Харин тэгээд горол хийж явж байгаа юм. Таны яг юун дээрээс анзаараад байгаа. Яг дандаа юм хоёр өөр төрлийн зочин өрдөг. Тэгээ яг нэг салбарыг ч юм уу ингээд шал өөр ингээд хослохгүй тэрнгээрээ илүү сонирхолтой байж чаддаг гэж байна. Тэр хүмүүсийн чинь фэн бейсийг огтлцуулах гэдэг шүү дээ бас тийм. Хоёр өөр төрлийн үзэгчдийг авчирж уулзуулах гэдэг шүү дээ. Зарим нь хамттан суулган зочтой, зарим нь суулгахгүй. Тэгээд бас нэг яг одоо ингээл нөгөө бүхэл нэвтрүүлгээр ингээл манай хэдэн артистууд те жүжигчд дуучид ингээл ихэнхдээ л ордог. Тэгээ энэ бол угаасаа байх ёстой юм. Энэ тэр төргөө хандлтаа авч байна. Эднэрийн хажуугаар бид нар бас нэг юм бас илүү өгөөжтэй зочдыг давхар хавсарч оруулаад те үзэгчдэд бас нэг үлдэцтэй хэрэгтэй зүйл жоохон ч гэсэн хэдэн минут ч гэсэн оруулчихвал зүгээр юм болоо гэдэг тийм тактиктай ажилдаг. Тэгээ мэдээж entertainment talk show учраас олонний танил артист дуучид жүжигчид орхос өөр аргагүй. Энэ бол үгүй. Тэгээ одоо чинь хинэ Jimmy Kimmel-ийн шоунд бол чинь Kobe Bryant 3 удаа орсон байдаг шүү дээ. Тэгээд 3 удаа орохдоо 3 шал өөр юм ярьсан баахгүй тэгээд сэдв өндөж. Тэгэхээр яг ийм тактикаар нөгөө л нэг ярьдаг амьдралуудыг ярихгүйгээр бид нар ийм зочдтойгоо ярих орон зайг дахиад үлдээдэг. Тэгээд чинь таандар маа нэвтрүүлэгт 2 удаа орсон байдаг ч юм уу тийм ингээд зочдоо давтаж оруулах бас зорилготой байдаг. За тэгээд цаашдаа late night-аар бас би гарахын төлөө хичээнэ. Хичээгээрээ. Тэгээд зөвхөн late night гэлдэг одоо Game of Boss ч юм уу тийм бас ингээд зарим нэг дугаар дээрс бид нар ийм багийн үнж фэнүүдийг бас оруулах сонирхол байгаа. Тийм. Би бас подкастн дээрээ ер нь бол яг жоохон тодорхой хэмжээний хандлтаа болчих юм бол яг fan base хүмүүсээс нь ер нь ордуул. Фэнүүд амар чанартай фэнүүд байдаг шүү дээ. Тэгээ одоо чи гоё ярьж чаддаг. Тийм, анализ хийж чадна, гоё таамаг дэвшүүлж чаддаг. Жишээ нь манай Silk-ийн fan group бол амар юм идэхгүй байгаа гişүүд харч мастдаг амар айхтар чанга group байдаг байхгүй юу? Тэгээ амар юм дотор айгүй идэвхтэй.
одоо 7-8 жил сагсан бөмбөгийн авраг шалралт тэмцээний дотроо ингээд асуултгүй хийгээд ирсэн нийгмийн ажил хийдэг тийм идэвхтэй залуучууд байдаг. Тэгээ Celtics-ийн групп дээр одоо манай пэйжээр явдаг мэдээллүүдийг тавьдаг. За тэгэл энэ мэдээллийг орчуулж тавьж байгаа, өөрийнхөө таамгийг дэвшүүлж байгаа юм мундаг админ залуучууд байдаг байхгүй. Эднэр бол шал өөр талаас ярих байхгүй тий. Тэгэл нөгөө л нэг ярьдаг л нэг микро ч юм уу тий ингээд байнга яриад байх шаардлагагүй. Ингээд бас фэнүүдийг оруулж одоо чинь Memphis-ийн үнэхээр үнж фэнүүд Монголд байна уу тий. Шинээр бүрдэж гарч ирж байгаа ш тэр бол. Одоо чинь Dallas-ыг айгүй олон жил дэмжиж байгаа миний жишээ найз мэд байдаг байхгүй. Бүр ингээд олон жил яг үнчээр Dallas-ыг дэмжиж байгаа Nowitzki-гээс эхлээл тиймэрхүү хүмүүс ийм чанартай ясны фэнүүд гэж байгаа шүү дээ. Тийм хүмүүсийг бас оролцуулж яриул их гой юм яар. Бүр амьдэрсэн хүмүүс байна. Яг потенциалтай. Харин тэ одоо Бостонд айгүй олон жил амьдэрсэн бүүгээ гээд айгүй хөгш ахгүй байдаг. Одоо энд бид нар уулзч тоглолтоо үзэхэд ирж. Тэгээд Бостны бүх спортын багийг мэддэг ч юм уу тий. Тэр хүн чинь шал өөр юм ярьж байгаа байхгүй. Шал өөр юм ярьж байгаа. Тэр мөр ингээд гоё байдаг. Тэгэхээр та ч гэсэн бас тийм байгаараа бид нар бас Game of Balls-оор тийм фэнүүдийг оруулах сонирхол байгаа. Тэгээ магадгүй бас чамаг ч гэсэн тий плей-оффын дундуур нэг өрөөд бас ярилцж яагаад болохгүй гэж тий. Баярлаа. Тий. Хөрөгдөхөй төлөө хичээнэ. Өөрөө гоё өөрийнхөө өнцгийг яриад тий чинь бүгдээрээ хоорондоо санал зөвлөж болно шүү дээ. Манай Азабогийн ирч бол байнга хэрэлдэж шүү дээ хоорондоо. Харин тий. Кайри илүү Айверс илүү гэдэг. Тий. Энд чинь өөрөө гоё ихгүй юу? Сагсан бөмбөгийн хамгийн гол зүйл чинь бидрийг ярих юмтай ойлгож чинь тий. Богоох ч амар тейк хэлээд байдсан шүү дээ. Кайри Ирвэн бол дэлхийн бараг хамгийн ур чадвартай сагсан ингээд. Тийм юм яриад байлээ тий. NBA talk дээр сүлд сухтаа бас тэрийг яриад л. Нэвтрүүлгээ шууд эхлүүлээд басгачаад байдаг. Басрихныг чинь за амжилт төсөё гэж тий. Одоо өөрөө нэвтрүүлэгч болчихгонгод шал өөр болж байгаа байх. За ерөнхийдөө ингээ 2 дугаар хэсгийг бол дуусгая. За тэгээд 3 дахь хэсэгт болохоор би бол топ 6 гэдэг одоо чагсаалт гаргадаг. Би өөрөө яг энэ подкастыг эхлүүлэхээс өмнө ер нь бол нэг топ 10 юм уу те нэг тийм бичлэгүүд хийдэг байхгүй. Тэгээд өнгөрсөн жил бол одоо NBA хамгийн шилдэг одоо байрлалаар нь 25-25-аар нь гаргасан. Тэгээд тэрнтэйгээ бас адилханаар ингээд 6 одоо жижиг юм яриад явъя те. Цочтойгоо яриад. Тэгэхээр энэ дугаар болгон дээр өөр юм яригдах нь те. Тэгээд энэ удаагийн дугаараар сонгосон сэдв маань болохоор за 2010 оноос хойш ер нь бол бид нар бүгд ингээс үзэж эхэлсэн. 2010 оноос хойш яг таны үзсэн хамгийн дуртай ер нь бол хамгийн гоё болсон 6 финалийн зураг нэрлээч гэж юм тийм нэрлээд хоёулаа гоё ярилцаад явъя. 10 оны цуврал бол амар шүү дээ. 7 тоглолт гардаг. Boston Celtics Lakers энэ бол тэгээд сагсан бүгд дуртай, хайртай үздэг хүмүүс юм бол хамгийн олон жил үзсэн одоо 2 баг байгаа тийм. Тэр бол маш гоё цуврал болсон. За Celtics фэний хувьд бол жоохон харамсалтай. Тэгээд нэг баг зэрэг бэртэл гэмтэл байж байгаа. Тэр Перкес гэмтчихдээ шүү 6 дахь тоглолтын дээр. Тэр 6 дахь тоглолтын дээр л дуусах боломж байсан. 7 дахь тоглолтыг гаргаж ирэхгүй байх хэрэгтэй байсан. Тэгээд 6 дахь тоглолтын дээр хожигддаг гэн өөрөө Lakers-ыг амар том сэргэлт авахулсан. Тэгээд өөрөөсөө тэр тилтнээсээ гарч чадахгүй байж 7 дахь тоглолтын дээр дийлэггүй. 7 дахь тоглолтыг яг би яг юу үзэж яхад сандаг оноо авахгүй тий. Тэгтээ Celtics 3 үед тэргүүлж явсан байхгүй. Тэгээд Kobe-гийн шидэлт айгүй муу байсан. Gasol 2 баг хойл айгүй бага оноотой дууссан шүү дээ. 83 хэд үлээ. Бараг тэгж дууссан шүү дээ. Тэгээд сүүлд нөгөө нэг барэ зөрүүн дээрээс Ron Artest-ийн шидэлт, Rashid Wallace-ийн шидэлт, хин 3 шидэлтээр нь бол тодорхойлогдсон шүү дээ. Хин тэр чин 6 дахь тоглолтын дээр Ron Artest-ийн шидэлт ер нь бол багтаа хожил авчирч байгаа байхгүй. Тэгээд араас нь Fisher нэг амар шиддэг. Тэгээд тэр 6 дахь нэг өөрөө залж орж ирээ шүү шиддэг. Тэр цуврал ер нь их гоё цуврал болсон. За 10 оноос хойш гэвэл ер нь бол хамгийн гоё нь гэвэл таны хувьд саяны яг хамгийн гоё бол юу штэ. Саяныхыг нэрлэж болно. За хоёлаа ингэ чагсаалт болох гоё. Ямар ч эхлээд нэрлэдэг. За Реалны нөгөө нэг аимшигтай шидэлттэй Miami Spurs-ийн цуврал 13 оны финал. Энэ бол зайлшгүй яригдах ёстой. За тэгээ мэдээж 16 оны финал байгаа бах тий. Тий 16 оны финал бол 1-2 тул гэж яригдана. Одоо нөгөө Кайригийн шидэлт тий. Тэр бол аимшигтай цуврал байсан. За ингээд 3. Далсыг мартаж болохгүй. Тий. Далс бол үнэхээр ганган, үнэхээр амттай аваргыг авсан. Гоё аваргын цом гэж яригддаг. Бүх тэрийг бол би бас хүлээн зөвшөөрдөг. Ховдаа.
Legacy-г амар хойжихт нь бас баярлж явуулаад ирэх чинь. 4-0 тий, би чи ер нь бол 7 оноос эхлээд Celtics фэн. Эргэн тойронд бол маш их Legacy фэнүүд байдаг. Найз нөхөд бол баг бүгдээрээ ээлжихэд буруутахгүй. Тэгээд Kobe-гоос улбаатай Legacy фэнүүд байдаг. Тэгээд Legacy фэнүүдийн хорыг малтах их дуртай. За тэгээд Dallas-ыг оруулж ирэхээр 4 болж байгаа маа. Тэгээ сүүлийн жилүүдийн финалууд бол яг тэ нэг амар тийм гоёдоо бол орох нь бол цөөхөн л байх. За 6 болохын тулд өөр хэнийг нэмэх үү? Одоо 2 финал лээ. 14 онд чинь Spurs буцаж ирээд хариугаа авдаг. Тэр бол бас гоё зурл. Уншаад явсан шүү дээ. Хамгийн сүүлд нь амар. Тий, ерөөсөө янзалсан шүү дээ. Тий, тэр бол яг нэг эргэн ирэлт хийгээд алдаагаа давтахгүй хожиж байгаа гэдэг бол бас гоё үзүүштэй сонирхолтой байсан. Яах бол гэдэг хүлээлт байсан. Spurs яаж орж ирэх болоо гэдэг. Ууртаагаар хэрэгжүүлсэн. За 6-т нь юу байж болох вэ? Миний хувьд болохоор өнгөрсөн жилийн финал айгу гоё байсан. Тоглолт болгоо айгу ингээд өрсөлдөөнтэй. Яг нэг хүмүүс ингэж хараад байгаа байхгүй. Одоо нөгөө LeBron байхгүй, Curry байхгүй те айгу сонирхолгүй. Эсвэл ингээд хоёр юм ерөөсөө яригдаагүй байсан хоёр баг гараад ирсэн чи сонирхолгүй байлаа. Тэ entertainment биш мэш гээд. Яг үүндээ Янс гээд лигийн одоо шин одоо ноёо эргэлт болж байгаа тоглогч ингээ өөрийгөө баталсан зурал болсон байхгүй. Дээрээс нь Крис Пол анхны удаа финалд гарсан. Тэгээд тоглолтуудыг яг бодонгод бариу зөрөн дээрээс хийдэгцсэн юмуд амар их байгаа. Амар сонирхолтой болж исэн. Нөө нэг жирүү очиод бөмбөгийн тасалдаг ч юм уу те. Нөө Бүүкер очингуудаа бөмбөгөө алддаг. Янсын блок гэх мэт. Тэгэхээр би бол өнгөрсөн жилийн финалыг бол топ 6-д оролцсон байгаа. Нэг тим юм байдаг шүү дээ. Одоо авраг авж байгаа багийн үүргийн тоглогчдын нөлөө маш их байдаг. Тэгээ ер нь яг NBA-гийн аваргыг багийн бүрэлдэхүүн шийддэг ч гэсэн бас бэртлэгэмтэл шийддэг гэж би бол хөвдөө үзэж явдаг. Тухайн жилийн бэртлэл NBA-ийн аварга авах вэ гэдгийг шийддэг. Тэгээд яг үнэхээр бүх юм болоод исэн. Багс. Ерөөсөө тэр бөмбөг таслал жирүү ямар сайн тоглож байна. Такер ямар амар хэрэгтэй үед хэрэгтэй тоглолтуудаа гаргаж байна. Крис Миддлтон бүр ингээ клач. Тийм, Миддлтон клач байна. Тэгээд нөгөө хим байна нөгөө зөлөг. Bobby Portis. Тийм. байна. Сэлгэнээс алсан шүү. Сэлгэнийхэн амар сайн тоглосон байхгүй. Тэгээд ерөн дөөр авраг осон багууд яг тэгдгэлтэй. Бүгд яг хариуцлага ухаарад, ухамсарлаад маш сайн тоглодог. Сэлгэнээс 1-2 X factor заавал гарч ирнэ. Тим байна. Юу Тимэт за тэрийг оруулж ирж болно. Гэхдээ яг Phoenix Suns бол жоохон арай илүү хүчээсэн бол гэж бодсон. Тэ зүгээр яг үзэж явахдаа бол Сансын хувьд бол яг Полын тоглолт болцсон байсан бол шал өөр цуврал болох байсан. Бруклин амар хожигдсан те. Яа. Янс бихний нөгөө KD-г нөгөө гიშгдэг, шугам гიშгдэг. Тэр бол сүүлдээ тэгээ цаг сунгаад барааг үлдээ. Оноо аваагүй бараг. Ядарсан шүү дээ. Сүүлдээ Янс KD 2 хойлоо бүр ингээд цуцаад бүр юуч болоо те. Яа харахгүй тэр амар өндөр ачаалтаа. Тэгээ 7 тоглолт гараад 7 дахь тоглолтын төгсгөлийн мөч хүртэл яваа тэгэл бараагүй дээ. Бруклин гарч ирсэн бол Санс хожих байсан уу? Би Бруклиныг бол Санстай бараг үзэхгүй байх байсан баг гэж. Ягаад тэр чи KD ганцаараа л яваад байгаа байхгүй. Тэгээ Сансын wing defender-ууд амар сайтай баг шүү дээ. Тэгээд 8-ийг зогсоох хүн байхгүй. Дээрээс нь Крис Полыг тгийж хязгаарлахгүй байсан болохоор Санс орог бараг нэрээ 4-1 л авах байсан болов гэж бодчих. Атлантаг бол хожиж Сансын аврагын цомыг Бруклин. Тийм. Угаасаа Хартон нөгөө нэг яг бэртлээсээ бүрий идэхгүй шүү дээ. Каригийн тэгээд off force хийсэн дууссан болохоор яг KD-ийн legacy л амар нэмэгдэх байсан баг. Ганцаараа чирсэн гэдэг одоо нэг LeBron 18 онд чирсэн шиг тийм. Тэгж илээ яригдах байсан. За тэгвэл тэгээд яг саяны цувралыг бол 5-д оруулж болж байна. За тэгээд Spurs эргэж ирж хождгийг бол 6-д нь оруулж ирж болж байна. Тэгээд Бафлын цувралыг оруулах уу? Тэг яг 6 болцсон шүү дээ. Бафлын цувралч бас л гонхтой л болсон л да. Финалч яг нэг Батлер л нэг тоглолт авснаас бусдаар бол угаасаа гонхтой л байсан. Яг тоглолтоор нь бодохоор. Тэгээ мэдээж Warriors-ийн он жилүүд бол бүр гонхтой. Тий. Яг ялдаг жилүүд бол. Тий, тэр бол машиндаа явцсан шүү дээ. Тий. Хамгийн утгагүй цувралууд байсан. Надад бас юуны авраг гой санагдтыг. Торонтогийн Warriors-ыг хожиж аваа. Тэр гоё шүү дээ. Тий. Нөө нэг Dynasty-г дуусах. Нөгөө нэг бас гэртэл юм. Аврагын цувралын хувьд жоохон удирдал болцсон болохоос биш. Торонтогийн авраг нь өөрөө айгүй гоё авраг авсан аахгүй. Тэр плей-оффын цуврал те. Sixers-ийг хождог. Тэгээ нөгөө нэг бүх юм болоод байна гэдэг шиг Van-Fleet энэ төр бас галзуураал те. Одоо тэр нөгөө нэг жирүү өнгөрсөн жил алсан гэдэгтэй адилхан тэнд чинь ингээд X factor-ууд ингээд ээлжлээл тодруулсан шүү дээ. Авраг авж байгаа багт
тоглолт болгон дээр нэг X factor гарч ирээд идэх хөхгүй те. Маш сайн байсан, Siakam сайн байсан. Лаури нэг тоглолтыг авчиж байгаа. Siakam ихний тоглолтын дээр галзуурсан. Van Fleet-ийн тэр нэг амар шидэлтүүд унаад яаж унаад байгаа те. Цаг дуусчих. Curry-гийн эсрэг Curry шиглээсэн шүү дээ. Тэгээд угаасаа бэртэл нь бол Warriors-ыг угаасаа зогсоосон. Тэгэл яг хөө тэр аваргын финалийн цуурлаж өмнөх шатнууд нь бол үнэхээр гоёсэн. Sixers-ийг тэр юу яадаг малталдаг базар дээ ёо. Тэгээд дараа нь тэнгүүтээ MVP-г зогсоочж байгаа байхгүй те Kawhi очингуудаа. Мондөг тэр бол. За өөр гэх юм бол яг хуу 12 оны бас финал нь яригдаагүй гэхээр тэр сэтгтээ баг 12 чи юу боллоо? Тандер LeBron-ы анхны аварга Майами дээр очиод Тандертай таардаг. Тэр тэгтээ яг хуу ихний тоглолт Тандер авснаас бусдаар бол тоглолтууд нь ойлгомжтой болсон дөө. OKC тэгээд болоог үлдээ те ерөөсөө. Угсаа ямар ч туршлагагүй баг гарч ирсэн. Яг тэгэл хамгийн оргил үеийн л тэр болж таарал тэгэл бутарцгаасан. Тэрнээс хойш уг их гой бүрэлдэхүүнтэй баг байсан шүү. Тийм. Ibaka энтертэй. Тэгээд энэ гурван залуучин бүжигнүүлж явлаа. Тэг яг хуу тэгээ 6-аг бол нэрлэлчихэж байгаа юм байна л да. За тэгээд энэ дундаа яг жигсаавал таны хувьд жигсаавал нэгдүгürt юу байна? За нэгт 10 оны зурлыг оруулъя. За Lakers Swiss Celtics. Хоёрт юуг оруулъя? 16 оны. Cleveland 3-1-ээс эргээ ирдэг. Cleveland Warriors-ийн. За тэгээд гуравт нь болохоор Miami Spurs-ыг хождог цуврал байх ёстой болов уу гэж 14 оны цуврал. За дөрөвт нь Dallas-ийн авраг авсан цуврал байх ёстой. Тэгээд тавд нь Real-ийн шидэлтэй. Тий. Miami Spurs-ыг хождог. Би андуурсан байна. Тэр чинь 3 дахь жоохгүй. Spurs Miami хождог. Spurs-ийн хождог нь ороод 6-ад өнгөрсөн жилийн цувралыг оруулж болж байна. Нэг тийм байна. Тий. Тэгээд ер нь яг хүмүүсээс санал нийлэх байх гэж бодож байна. Ганц нэгтэн нийлэхгүй байх. Тий. Миний хувьд болохоор за 16 оны финал бол яг нэгт бол бичигдсэн. Яг тэгэхээр угсаа түүхийг бүтээсэн те. Тэгээд 7 дахь тоглолт хүртлээ ингэж яасан. Амар цуурлаасан шүү дээ. Хоёрт нь болохоор Celtics Lakers-ийг би бол нэрлэнэ. Ягаад тэгэхээр яг бүх тоглолтуудыг би бас яг нэг дөнгөж сагс үзэж эхэлж байхдаа ингээд үзээд ойлгоо те. Дээрээс нь Kobe Bryant-ийн сүүлийн авраг гэдэг утгаараа яг нөгөө Бостонгоос бас хариугаа авсан гэдэг утгаараа. Хариугаа авсан. Тэр утгаараа гой санагдсан. За гуравт нь болохоор Miami Spurs. Тэр сууралыг яг 6 дахь 7 дахь тоглолт ер нь бол айгүй ойрхон болсон болохоос бусад тоглолтууд нь нэлийн хол зөрүүтэй болсон. Нэг Spurs талбай дээр идэж угаад, нэг Miami талбай дээр идэж удаг ч юм уу те. Яг сүүлийн 2 тоглолт бол амар гоё болсон. Тэр утгаараа 3-т. Нэг бүтнээр нь харж үзвэл тэгээд 4-т бол мэдээж Dallas-ийн авар. Хүмүүс нэг Miami ч бүх хүний үзий ядалтанд орцсон байсан те. Nowitzki-гийн тэр үед би бол одоо LeBron-ийн фэн байгаагүй. Dallas-ыг дэмжээ явж исэн байдیں۔ Янзи тэр бол амар гоё амттай ажил. Дэлхийн нийтээр л баярлсан баг те. Тэгсэн. Miami-гийн фэнүүд хүртэл заримдаа баярлсан байдаг. Jason Kidd, Stojakovic байгаа тэр бүрэлдэхүүнт чинь те. Terry Deshaun Stevenson гэдэг нөхөр байгаа шүү дээ. Гараанд. Marion байгаа. Barria, Tyson Chandler. Barria амар тоглосон. Тийм. Barria сэлгэнээс бол үнэхээр сайн тоглосон. Barria тэр хоёр бол ер нь бол машинцсан шүү дээ. За дөрөвт нь тэр, тавт нь тэгээ би саяны Suns Bucks-ыг бол нэрлэнэ. Тэр бол яг сагсан бөмбөг талаас амар гой цуврал. Зүгээр л entertainment юм л жоохон дотцсон байж магадгүй. Жоохон удиртай багууд үлдсэн үү? Тий. Яг уу Bucks биш, Bucks-ийн хотон байгаагүй Нью-Йорк ч юм уу те өөр том юунд байсан бол Чикаго ч юм уу тэгсэн бол шал өөр хүмүүс харах байсан болоо гэж боддتي. Тэгээд тэр чинь бас нөгөө цар тахлаачлаад хязгаарлалтад тоглосон шүү дээ. Тий. Тэгээд 6-ад нь болохоор за юу гэж бодож илаа. 6-ад нь ингээд Торонтогийн би аваргыг нэрлээ. Зүг. Spurs аваргын үнцийг гэвэл бас дахиад өөр гарч ирнэ. Тий. Яг уу финаллаар нь бодвол тий. Торонто финал гэхээр яг тэгэл гимтэл жоохон газ туссан шүү дээ. KD хин Томпсон гимтэл араас нь KD гимтэл тэгэл байхгүй болсон. KD яг гимтлээс эргэж ирээл 2 үе тоглол ер нь бол дахиад гимтэлтэй. Тэр бол угаасаа эргэж ирүүлэх ёсгүй л байсан юм байлээ. Тэгээ Клей Томпсон ч бол нэг ингээд 5 финал тоглолцсон те өвдгөн тэгээд яалтчихгүй. Би тэгтээ тэгэж бодоод айгүй эйгүү бууцсан шүү дээ. Тий. Би тэгтээ тэгэж бодоод дээ шүү дээ. Warriors-ийн нэг өмнөх аваргууд төр ч гэсэн өөрсөнд нь айгүй их нэг те бас ингээд гимтэл
өөрсдийнх нь эсрэг багийнх нь нэг бэртэл гимтэл айгу нөлөөлөд тэгж яригдчихсэн. Тэр нь ингээд өөрсдөнд нь иргэдсэн болоо гэж хараад байдیں۔ Яг нэг спорт хоёр талтай. Тэг яг хөө тэгэл юм эргэж яахгүй тий. Тэгээд Dynasty дууссан бас баяртай байдаг. Тэгээд Торонто гэдэг одоо нэг хизээч үнэлэгддэггүй байсан баг ингээд талбайд нэр гарч ирснээр гоё. KD ирчээл жоохон тэнэг болсон болохоос биш. Warriors энэ амжилтыг өөрсдөө бүтээсэн нь бол бас үнэхээр магтууштай байхгүй тий. Өөрсдөө энэ драфтаар боссон шүү. Тийм тоглогч худалдаж авсангүй өөрсдөө жинхэнэ боож өссөн тоглогчдороо энэ гайхалтай амжилтыг бүтээсэн нь бол бас агуу зүйл юм аа. Яг 14 оны финалыг нэрлж болох байсан ч гэсэн 14 оны финал яг ихний тоглолт амар гоё өрсөлдөөд дараагийн тоглолт бүтэн уншсан шүү дээ тий. Spurs бол бүр ингээд тэгсэн. Нэг үед 80 доо авч маа тий. Ууртай байсан шүү дээ. Бүр арай л утгагүй тоглолт болоод байсан бохоггүй. Тэгээд LeBron ганцаараа чирсээр байгаа л нэг тоглолт авсан л баха. Би барыг тгий санаад байна. Нөө нэг шүрэмс нэг татаж яваал тий. Тэр финал. Тэгсэн. Яг 15 оны финалыг бас хүмүүс гоё гэж яриад идэв. Гэтэ тэрэн дээр бас ингээд LeBron чирээл яваад байгаа. Нэг хоёр тоглолт аваал. Тэгээ Warriors-ийн ч сүултээ тэгээд машин татсан. Тэгээд Durant-тэй финалууд бол угаасаа ямар ч үгүй шиг л болсон л. Тэгсэн. Тэгээ ингээд бодохоор угаасаа сонголтууд айгүй цөөхөн л юм байлээ. За ерөнхийдөө хоёулаа бол нэг цувралаас бусдан дээр нь бол ингээд санал нэгтгэж байгаа юм ба шүү дээ. За ингээд бол ерөнхийдөө манай подкаст бол өндөрлөх тийшээ хандж байна. За өнөөдрийн дугаарт маань л ирж оролцсон. За Микохтой баярлалаа. За баярлалаа. Багын цаашдаа те амжилттай явахын төлөө бас найдаж байна. Өнөөдрийн бит хоёрын бас ярьсан юмнууд бас биелэх магадлал өндөр байна уу бага байна уу дараа нь эргээд харахад бас мэдээж гоё санагдах баг. Тэгээ таны хувьд ойрын ер нь бол зорилго юу контентоос гадна төлөвлөгөө юу? Тийм төлөвлөгөө. За одоо би нэг ойрын төлөвлөгөө яг зөв нөө багийн хашуулгуудын багийн ажлууд байна. За late night нэвтрүүлэг эргэж ирэх ажил байна. За quiz night гэдэг асуулт хариултын Улаанбаатарын хамгийн том ивентийг зохион байгуулдаг. Тэрийг видео контент болгох ажил байна. За тэгээ 6 сард нэг Америк явж ирэх ажил байгаа. Нэг тиймэрхүү төлөвлөгөөнд байна да. Тэгээд одоо зуны амралтаа хүлээгээл бас нэг жоохон амарчихсан л гэж бодоод яваад байна. Тэгээ амралт хэрэгтэй. Өглөөс хойш ингээл явсан юм байна шүү дээ. Амралт хэрэгтэй байгаа тий. Тий. Баясаахаас нэг асууж яхад бол YouTube хуудасаа дахиж рестор хийнэ. Хөгжүүлнэ л гэж хэлээ. Тэгээ баясаа чи өөрөө бас нэг контент хийгээдсэн шүү дээ. Тий. Мэргэжилтэй холбоотой. За тэгээ манайх болохоор нэг дуусахтаа юу ядیں۔ Нэг дуу явуул тээ. За та өөрийнхөө сонсдог эсвэл те сагсан өмгтэй холбоотой нэг гоё дуу гэж ямар дуу сонгох вэ? Нөө подкаст ч нэг YouTube дээр яг нэг сүүл хэсэгт нь явуулчихдаг гайгүй юм л. Та юу ах вэ? За ямар дуу юм бэ? Эсвэл яг дараа нь та над руу линкээр явуулсан ч болно. За тэгээ за. Одоо яг боломжгүй байх юм байна. Окей, тэгээд яг эвлүүлэг дээр нь оруулъя. За ингээд энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. За дараа чинь тийм лайк, шеэр, subscribe гол нэмээрээ ингээд гой зочин би ингээд оруулаа л байгаа шүү. Манайхаа гоё дэмжиж өгөөрэй. Тэгээд бас дараа нь те өөр контентууд дээр уулзах ерөөсөө дэвшүүлье. Баярлалаа. Амжилт хүсье. За тэгээд peace out. It's gonna be a beautiful day of basketball here today, folks. We're not talking about just regular basketball. We're talking about street ball. Street ball will be played today, and coming into the court right now, man, Bow Wow and his teammates. Right now. Bow, what's up, man? Hey. All right now. He'll wave at us later. Now basketball is my favorite sport. I like the way they dribble up and down the court. I keep it so fresh on the microphone. I like no interruption when the game is on. I like slam dunk to take me to the hoop. My favorite play is the alley-oop. I like the pick and roll. I like the give and go. And it's basketball. Bow wow, let's go. All around the world. Oh, jeez. Oh. Beautiful dunk. In my hands, ain't no
no telling what I'm gonna do with it. When I got possession, I'ma act a fool with it. I might cross you up and fake one way, turn around and hit you with the MJ fade away. I'm throwing down passes like J Kid, taking cats to the rack and I'm dunking on them like C-Mac. When I'm in the plane, I play with that Alonzo style. I'm like Darius, cause I can Don't too many players get offers like me. I'm back and forth are likely. Shake the checks off your Nikes. They almost had me in a suit at the draft, cause it looked like a free throw when I be shooting from half. The first step like Iverson, blow past you. Usually nothing but net, but I could go glass too. When I'm in the paint, the defense so shook, they don't know if I'ma put up a slow hook or dish off for no look. See, my game consists of a whole lot of moves you would think I learned from the Harlem Globetrotters. JD gon' lead us to a ring. Fab and Bow Wow's the only players that make cheerleaders wanna sing. Yeah, put it up, put it up, put it up, put it up now. Put it up, put it up, put it up now. Put it up, put it up, put it up now. Yeah. Now tell me, were you in the joint the night MJ scored 63 points when the Lakers won titles back to back? Didn't give nobody no kind of slack. When Vince Carter came, stuck his arm in the rim, everybody went crazy in the whole damn gym. Dikembe Mutombo standing tall, playing D with desire. It's basketball. Sing. All around the world. Put it up, put it up, put it up now. That's so nice. We gotta play that. Break it down, Cat. Now let me show you what's going on right here, man. See, that's not a finger roll. That's what you call it. Finger roll. Finger roll. You gotta sing it like that, man. My daddy told me that before he left the family. Put it up now. The reason why they won, Why is ladies and that? gentlemen, because they had more points. More points. That's side I take.